За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг дахин хүргэе. За бидний энэ Монголын инновацийн 7 хоног гэсэн энэ 7 хоногийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах шинжлэх ухаан, боловсрол, хувийн хөвшлийн туршлага гэсэн энэ семинарын маань үйл ажиллагаа эхлэх бэлэн болж байна. За ингээд семинарынхаа үйл ажиллагаанд ирсэн зочдыг хүндэт тендер дөрвөн залж байна. За Монголын үндэсний худалдаа ажилтны цэнхмийн удирдах зөвлөлийн дарга ерөнхийлөгч Бэлхавж. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдах хүмүүстийн сургуулийн захирал доктор дэд профессор Б. Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын инновацийн хэлтсийн дарга Чэсүхот. За шинжлэх ухааны технологийн их сургууль бизнесийн агсан түвшний сургуулийн профессор Оюун Цэцэг. За хөдөө аж ахуйн их сургуулийн инновац бизнесийн төвийн захирал Б. Мухбат доктор дэд профессор. Шинжлэх ухааны боловсрол төр хувийн хөвшлийн туршлага семинарын үйл ажиллагааг нээж өгөх хэлнэ үү гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн цэнхмийн удирдах зөвлөлийн дарга ерөнхийлөгч Бэлхавж урьж байна. За баярлалаа. Инновацийн эзний халуун мэндийг хүргэе. Манай шинжлэх ухааны чиглэлийн сургуулиуд шинжлэх ухааны технологиг үйлдвэрлэх холбоотой шинжилдэг эрдмийн ухаан эрдэмтэн докторууд шавнаар хэрэглэгч нартай уулзаад баяртай байна. За инновацийн асуудал бол өөрөө Монгол улсад бол амин чухал шаардлагатай. Гэхдээ бид нар инновацийн хууль хэдийгээр батлагдсан боловч түүнийг бол амьд бараг хэрэгжүүлээгүй шалтгааны өгвөл тэн дээр байдаг инновацийн хөгжлийн санд бол тодорхой хэмжээний санхүүжилт тусах ёстой. Нийтийн мөнгө гэж ярьдаг татварын мөнгнөөс бол тэнд сууж уцаагаа тэр нь бол шинжлэх ухааны ялангуяа инновацийг хэрэглэнд оруулахад бол хэрэглэх байх ёстой. Бид тэр маань бол өчтөр би авсан мэдээгээр мөнгө суудагчгүй юм байлаа тэрийг бол ашиглаагүй. Нэгсэндээ нийтийн мөнгнөөс шинжлэх ухаан инновацид мөнгө зарцуулах бол энэ зүгээр үлгэр болдог. Жишээ олзуудын хэмжээд бол Монголд байгаа. Тэр нэгсэндээ бол манай шинжлэх ухааны байгууллагууд бол амьд зогоох хэлбэрээр санхүүжилтний явуулдаг. Зөвхөн амьд байх. Энэ бол бас их эмгэнэлтэй асуудал л да. Нөгөө талаас бол зах зээл бол өөрийнхөө өрсөлдөөнөөр бол манай компаниуд ялангуяа өөрсдийнхөө чиглэлийн технологийн асуудлыг инновацийн төлөв асуудлыг бол төр засаг бэлтгүүгээр хийж байгаа. Учир нь бидний зах зээлийн өрсөлдөөн бол маш хатуу байгаа. Ширүүн байгаа. Ялангуяа сүүлийн 4 жил болсон хямрал бол биднээс бол тийм тансаг хэрэглээ бүгдийг хасч хийж байгаа компаниудаас. Компани бол аль болох баг зардлаар шинжлэх ухаан шингэсэн, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг авч ажил үйлчлэгээ явуулахгүй бол дурын тэр тансагладаг үеийн бол лавын 4 жилийн хямралаар байхгүй болсон гэж миний би үздэг. Нөгөө талаас бол инновац шингээсэн гол бүтээгдэхүүн мэдээж яг бас төрлөөгөө хандаад байгаасаа илүү бас хийсэн алхам бол байгаа л да. Сүүл бол 2015 оны 7 сарын 9-нд нэмэгдсэн өртгийн албан татврын хуулийг шинжилсэн найруулад нэмэгдсэн өртгийн албан татврын бүртгэлийн систем гэдэг тэр үндсэн философиор нь 2016 оны 1 сарын 1-ээс явж ирсэн байгаа. Тэгээ энэ бүртгэлийн үр дүнд бол одоо 1700-аас кас өнөөдөр 38,000 бараг 40,000 болсон. Энэ бүртгэлийн үр дүнгээр бол хамгийн наадах манай улсын татврын орлого бол 16 онд 500 тэрбумаар давсан. Өнөөдөр ч давж бийж байгаа. Тэгэхээр татврын газрын даргын илтгэлийг харах юм бол өчигдөрчсөн бас давсан дүн бол танилцуулж байсан. Энэ бол нэг тийм орлого болоод бүтээмж нэмэгдээд тэгж олж байгаа орлого татврын орлого биш их. Хамгийн гол нь нэмэгдсэн өртгийн албан татвар нь ажил үйлчилгээний хөдөлгөөнийг бүртгэдэг системээ гэж
1957 онд анх хийгдчихсэн үндсэн философиороо явж ирсэн учраас татварын бааз зүрийг бүгдийг бүртгээд хаана орлого олж ин тэр цэг болгон татварт хамрагддаг болсны үр дүн. Энэ бол инновац гэж үзэж байгаа. Хэрвээ инновац гэдэг юм төр Чингисэн гэж үзэх юм бол сүүлийн 20 жилд Монгол улсын төр Чингисэн ганцхан гол бүтээгдэхүүн бол энэ нэмэгдсэн өртгийн албан тушаалын бүртгэлийн систем. Энэ системийг бол Монголын 46 программист залуучууд гаднаас бол $50 сая худалдаж авах байсан программыг ойролцоогоор $1 сая зарцуулаад тэр залуучууд 2 жил бичээд тэгээ 16 сая хэрэгжээд одоо хөгжөөд явж байгаа. Энэ бол Монгол программистуудын ялангуяа та нарын маань бэлтгэдэг тэр программист залуучуудын үр дүн үүний тухайн үед төр бол хууль гаргаад тэрийг хэрэгжүүлсэн юм байна. Одоо энэ инновацийг бол би бол багталтайгаар хэлдэг. Учир нь энэ инновац шингэснээр нэгдүгээрт бол мэдээж төсвийн хамгийн гол орлого бол татварын орлого бүгд бэлж байна. А нөгөө талаас бол эхэндээ хүндрэлтэй байсан. Ялангуяа компани эзэн захирлуудад ялангуяа энэ үйлчлэгээ явуулдаг бизнесийн Улаанбаатарын нийт бизнесийн 68% нь үйлчлэгээний бизнес байна. А тэгээд энд хамрагдсан компани захирлууд одоо бол бүгд баяртай байгаа. Учир нь юу гэвэл энэ нөөтийн системээр дамжуулаад бүх орлогоо өөрөө хамааралгүйгээр шууд бүртгэгддэг болсон. Хяналтанд орсон. А энийг дамжуулаад санхүүгийн бүх бүртгэл нь бол зөв болсон. Татварын бүртгэлүүд нь бүгд зөв болсон. А цаашлаад компани энэ инновацийн эхний алхмыг дамжуулаад компани өөрийнхөө засаглалыг зөв болгоход бол одоо нөөтийн систем гайхалтай үйлчилж байгаа. Энэ системийг бий болгохын төлөө бол тэр эдийн засгийн тод байдлын хуулийг бол гаргасан шүү дээ. Манайхан бол 30 мэд улсууд гадарч байгаа. Яагаад гэвэл шинэ систем ажиллаж байгаа учраас тэр шинэ систем ажиллахын өмнөх системийн бүх юмыг дуусгах ёстой. Шинэ систем старт бий болоход түүний гараан дээр шинэ дүрм үйлчлэнээр эдийн засгийн тод байдлыг дэмжих тухай хууль гаргасан, өршөөлөл гаргасан юм байна. Тэгээ 16 оны 2 сарын 20-нд бол 33 мянган компани 34.2 их найдвар бүртээ тэмцэх хэмжээний ажил үйлчлэгээ орлого ил гаргасан гэдэг нь сүүлийн 25 жил ийм хэмжээний ажил үйлчлэгээ орлого бүртгэгдээгүй байсан. Төр гэж байдаг гэж үзэх юм бол төр уг нь иймэрхүү дад эдийн засгийг ил болгож татвар авч үүрэгтэй байгуулга. Тэгэхээр нөгөөдг нь авч чадаагүй. Тэгээд дараагаас буюу тодорхой нэг намаас юм уу нэг ухаантай улс төрийн лидерээс юм шалтгаалдаг үе өнгөрсөн орчин үед. Орчин үед бол техник технологи системээс шалтгаалдаг байсан. Нөөтийн систем зөвхөн орж ирээд нэг жил үйлчлэхэд үр дүн юу болсон бэ гэвэл ямар ч мундаг дарга, ямар ч мундаг улс төр чийжээд ирсэн нөхдүүд ийм гайхалтай үр дүн хийж чадаагүй байсан. Гэхдээ зовлон нь юу гэвэл өнөөдөр их барьж байгаа нөхдүүд тухайн үедээ энэ системийг олж хараагүй улс төрийн шоу болгож устгах гэж маш оролцсон. Өнгөрсөн хаваржингаа устгах гэж оролцсон та нар мэдж байгаа. Энэ буруу юм, энэ гажиг юм ядууч энэ ядарсан зовоож юмс өнөөдөр татварын урд ороод ирсэн одоо энийг бүгдээр инхрийлээд надад тэрвэж хөвтсөн байна. Би энийг яагаад гомдож ярьж байгаа юм биш. Өнөөдөр би шинжлэх ухааны инновацийн нээлтэнд ирсэн улсууд шинжлэх ухааны инновац гэдэг бол ямарваа нэгэн завсрын улс төрчдийн шоунд орж болох юм. Шинжлэх ухааны улсууд бол шинжлэх ухаанд үнэнч байх ёстой. Түүнээс дараа дагсан, нам дагсан, далгансан нөхдүүдийн харцаар шинжлэх ухаан өдөртөгдөг юм аа. Ялангуяа орчин үеийн системүүд бол бүгд дараагаас хамаархай байсан. Энэ инновацийн алхмууд ингээд нөөц шаашлах компани засаглал бол одоо энийг дагаад бүгд өөрчлөгдөж байна. Одоо энэ үйлчлэг одоо чинь нөөц олж ирснээр бүр нэгтлэн бодох бүртгэлийн хамгийн ихний бүртгэлийн систем дээр ажилладаг тэр ихний нэгтлэнгууд нервуудын ажил байхгүй болж штэ. Энийг тэр програм хийж чинь. Одоо дараагийн алхам нь бол энийг дагаж гаргадаг санхүүгийн тайлан тооцоонууд бүгд тэр програм гаргаад эхэлж байна. Хуучин бол хуурамч тайлан гаргадаг байсан үед энэ санхүүгийн ямар ч програм ажиллахгүй байсан. Ямар ч ажиллах үндэс байхгүй байсан. Одоо энэ санхүүгийн програм шинжлэх ухааны үндэстэй хэрэглэсэн гараад ирж байна. Үүнийг дагаад компани удирдлага бол дагаад засаглалын удирдлага буюу нөгөө менежментийг энэ IT руу хангасан ялангуяа нөгөө нэг компани засаглалыг удирдах програмууд одоо Монголд үйлчилж эхэлж байна.
сэргэлэн компаниуд энийг маш хурдан аваад өөрсөндөө хэрэгжүүлсэн байна. Тэгээд дараагийн алхам бол тэр техник технологийн дараагийн дэвшнэ. Ийм асуудал байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө би энэ та нарынхаа өрсөн дэлгэмдүүлээд нэг юм хүсэж байна. Нэгдүгээр нь шинжилгээ ухааны салбар дээр ажиллаж байгаа инновац шингээгч энэ улсууд маань нэгдсэн хүчтэй болж нийтийн мөнгөийг ялангуяа инновацийн хуулиар бичигдсэн байгаа тэр инновацийн сан гэж байгаа шүү дээ. Энэ санг мөнгөтэй болох ажлыг энэ төр засгийнханд тулгаж хүчээр хийх ёстой. Хоёрд нь шинжилгээ ухааны парк гэж бас хууль гарсан байгаа. Энэ шинжилгээ ухааны паркийн хууль гэдэг нь цаанаа бол ялангуяа энэ шинжилгээ ухааны парк бас инновацийн сантай адилхан тодорхой санхүүжилт тусгаж түүнийг энэ төрийн бодлогыг бол буюу нийтийн мөнгөний нэг хэлбэрийг тийшээ шилжүүлэх ажил дээр та нар мань хамтдаа явах хэрэгтэй байна. Бид нар өөрсдөө энэ шинжилгээ ухааны технологи хамгаалахгүй бол ухаантай дарга гарч иж биднийг инхрийж бүвэж том хүн болгоно гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр энийн дээр бол илүү хандаасаа хүсэж байна. Нөгөө талаас бол одоо бид нар та нарын бий болгосон инновац шингээсэн бүтээгдэхүүнүүдийн технологиудыг худалдаж авах. Энийг цаашдаа үйлдвэрлэлдээ үйлчлэгээндээ ашиглах үйл явц бол дөнгөж эхэлж байгаа шүү. Тэгэхээр та нар манлайлж байгаасаа гэж би хүсэж байна. Өнөөдрийн та нарын тавьж байгаа илтгэлүүд энэ бүтээгдэхүүнүүд үн цэнтэй байж зарагдаасаа гэж би хүсэж байна. Үүнийг авч чадах компаниуд гараад байна. Нөгөө талаас гайхалтай нэг үе бол хямрал үе. Хямрал гэдэг бол дараагийн үйл явц эхлэх нэгсэндээ хөгжлийн шинэ гарааны 90 үе эхэлдэг. Өнөөдрийн хямрал бол хуучин технологитой, хуучин менежменттэй, хуучин удирдлагатай, хуучин хүний нөөцийн мэдлэгтэй бүх компани дампуурд юм. Дампуурч эхэлсэн байна. Өнөөдөр энэ шинэ хямралын дараах үе гэдэг бол шинээр бий болсон. Өнөөдөр айдсгүй. Өнөөдөр технологиг мэддэг, өнөөдөр хуулиа мэддэг, энэ төрийн тоглолтыг, энэ хувийн менежментийг бүгдийг мэддэг тийм шинэ 90 үе, шинээр бизнес гараа байгаа шүү. Монгол улс бол сая 90 оноос хойш бол 4 том хямралтай нүүр учирсан. Эхнийх нь 90 он бүгдээрээ мэдэн, дараагийн нь 97 он, 2009 он өнөөдрийн хямрал. Өнөөдрийн хямрал бол 4 жилд орж байна. Энэ хямралын дараа тухайн үедээ хамгийн сайн явж байсан компаниуд төрдөг. Өнөөдөр та нар бол 90 оны компаниг мэдэхгүй. Нэр буюу компани 2000 оныхыг ч мэдэхгүй. Өнөөдөр бол сүүлийн ялангуяа 9 оны хямралын дараа бий болсон компаниудыг бол та нар гадарлаж байгаа. Энэ бол гайхамшиг нь юу гэвэл хямралын дараа бол шинэ технологи, шинэ бүтцээр ажиллаж байгаа залуучууд өнөөдөр компани эхлүүлээ ажиллаа. Энэ стартапын бас нэлээд олон ихтгэлүүд болсон байсан. Тэр залуучууд өөрсдөө хараад байна. Өнөөдөр хуучин технологи, хуучин менежментэйгээ инновацийг шингээж чадаагүй компаниуд бол хэдийгээр компани болж гадны хэлбэр нь харагдж байгаа бол дотоод үйл ажиллагааны зах зээл дээр тэг болсон шүү. Энэ үйл ажиллагаа тэг болсон энэ үүлэн чөлөөний завсрыг ашиглаж залуучууд та нар өнөөдөр компани байгуулж энэ шууд зах зээл рүү дайрж бололцоо нэг тэр юм алтан агшин байгааг бол би бас нэг 25 жил бизнес эрхэлж байгаа бол гадарж байгаа. Тэгээ өнөөдөр бол шинжилгээ ухааныхан маань бол шинжилгээ ухааны инновацтай үнэнч байж энийг төр засгаар гаргадаг мөнгөний гаргуулаад ялангуяа тэр хоогоор сууж байгаа залуучууд бол та нар өнөөдөр компани байгуул. Өнөөдөр шууд үйл ажиллагаа тэгээс их яг л зах зээл та нарт чөлөөтэй нэгдсэн байна. Энэ бол гайхалтай агшин. Дахиад ийм агшин үедээ олдохгүй ч байж магадгүй шүү. Өнөөдөр хурд оролцож байгаа, ихтгэл тавьж байгаа, оролцож байгаа бүх хүмүүст амжилт хүсье. Инновацийн 7 хоног цаашлаад Монгол улс 7 хоног гэлтгүүгээр дандаа инновацийн 365 хоногтай байгаасаа хүсэж байна. За баярлалаа. За 5 жил багтаа баярлалаа. Одоо шинжилгээ технологийн их сургууль, бизнесийн удирдлага хүмүүлийн сургуулийн захирал доктор дэд профессор Бүрөвсгийн сан. За өнөөдрийн хүрэлцэн ирсэн оролцож байгаа нийт оролцогч ихтгэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөгийн өмнө манай шинжилгээ технологийн их сургууль, тэр дундаа бизнесийн удирдлага хүмүүлийн сургуулиас санаачлаад инновацийн 7 хоног гэдэг энэ арга хэмжээг бид нар 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа зүйлийг их баяртай байна. За энэ удаагийн манай арга хэмжээг дэмжиж тал бүрээс нь хамтран зохион байгуулж байгаа нийт байгууллага, төрийн болоод
ихтэй сургууль, хувийн хвшлийн та бүхэндээ юуны өмнө талархаж байгаагаа бас илэрхийлэх зүйтэй байх гэж бодож байна. Энэ бол ерөнхий зохион байгуулалт сургуулийн шинжилгээ, спортын хөтөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар, технологийн сан, шинжилгээ технологийн их сургууль зэрэг байгууллагууд болоод бусад хамтран зохион байгуулж байгаа, ивент хийгдэж байгаа байгууллагуудын хүчээр энэхүү инновацийн 7 хоног бол амжилттай явагдаж байгаа гэдгийг бол тэмдэглэж байна. За тэр дундаа өнөөдрийн та бүдний зохион байгуулж байгаа энэхүү шинжлэх ухаан, боловсрол, төр, хувийн хвшлийн түншлэл гэдгийг арга хэмжээг бол манай сургуулийн бизнесийн удирдлагын салбараас ялангуяа анхлан санаачлан зохион байгуулаад бид нар үндсэндээ 3 жилдээ энийг зохион байгуулж байгаа гэж хэлж болох юм аа. За энэ удаад бол энэ арга хэмжээгээ бид нар инновацийн 7 хоногтойгоо нэгтгэхээр илүү одоо төр, хувийн хвшил, шинжлэх ухаан гэсэн өргөн цар хүрээнд энэхүү асуудлыг авч үзэж байгаагаар бол онцлог гэж хэлж болно. Инновацийн талаар бол дараагийн илтгэгчид маань өнөөдөр бол илүү дэлгэрэнгүй ярина гэдэгт бол би бас итгэлтэй байна. За их сургуулийн хувьд бол энэхүү арга хэмжээг зохион байгуулах ямар ач холбогдол хэрэгцээ шаардлага байгаа вэ гэдэг талаар хэд хэдэн асуудлыг та бүхэндээ дэвшүүлэн тавьж хилцүүлэх нь өнөөдрийн одоо хурлын бас нэг зорилго байгуулах гэж би бодож байгаа. За юуны өмнө бол их сургуулиудаас өнөөдөр ямар инновац гарч байна гэж бол хүн болгон асуух боломжтой гэж бол үзэж байгаа. Тэр дундаа шинжлэх ухаан, технологийн их сургууль ямар инновацийг өнөөдөр хэрэгжүүлэх боломжтой бөгөөд түүнийг хэрэгжүүлж байна вэ? Мөн боловсрол шинжлэх ухаан яам, ер нь шинжлэх ухааны технологийн сангаас жил болгон олон төслүүдийг бол бас санхүүжүүлж байдгийг бол бас зарим судлаач нар маань мэдж байгаа. За би өөртөө өчигдөр боловсролын яамн дээр бас ажиллаж байхад бол докторийн дараах сургалтын инновацийн төсөл гэдэг маш олон төсөл докторийн зэрэгээ хамгаалаад удаагүй байгаа залуу судлаач нар төсөл бичиж өгсөн байхыг бол бас харж ирсэн. Гагцхүү тэр төслүүдийн маань үр дүн цаашид хэрхэн яаж хэрэгжиж байна вэ гэдэг бол өнөөдрийн хамгийн тулгымцсан асуудлын нэг бахаа гэж би бодож байгаа. За инновацийг хэрэгжүүлэхэд их сургуулиудын дэргэд байх ёстой хамгийн чухал дараагийн нэг зүйл бол лабораторийн түвшин ямар байна гэдэг асуудал байдаг. За шинжлэх ухааны технологийн их сургууль бол гадны дотны хөрөнгө оруулалтаар бол бас хэд хэдэн одоо орчин үеийн том лабораторийг санхүүжүүлж, бий болгож мөн хандив тусламжаар бол байгуулж байдаг. Тэр болгоныхоо нээлтийг бол хийж олон түмэнд мэдээлж өгөх гэдгийг бол бас энэ ташаанд хэлье гэж бодож байна. За дараагийн нэг асуудал бол аль ч тохиолдолд одоо инновацийг хэрэгжүүлж байгаагийн гол үр дүн бол шинэ материал, шинэ технологиг хэрхэн одоо бий болгож, нутагшуулж, гаргаж авч байна гэдэг асуудал байгаа. Энэ тал дээр бол ялангуяа хувийн хвшил бол бас их санаачлалтай ажиллаж байдаг бахаа гэж би бол харж байдаг. За дараагийн нэг зүйл бол ер нь бол инновацийг хэрэгжүүлэхийн тулд энэ тэргүүн бол төслүүдийг хэрэгжүүлнэ гэж бол үздэг. За гэтэл хэрэгжүүлж байгаа төслүүд маань улс оронд хэрхэн яаж хэрэгжиж байна? Түүний нэр хүнд ямар байна вэ гэдэг бол асуудал юунаас илүү чухал байдаг. Хүн болгоны мэдих олон одоо төслүүд байдаг. Утаагүй зурагч гэдэг юм уу, жишг, сум гэх мэтчлэн байдаг. Гагцхүү энэ маань ийж бүрэн цогц болж хэрэгжиж чадаж байна уу гэдгийг бол өнөөдөр бас судлаач нар энэхүү төслийг хэрэгжүүлэгч нарын зүгээс бол үнэлэлт өгөх нь бол хэрэгтэй байх гэж бодогдож байдаг. За энэ бүгдээс ямар санааг хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол ямар ч төслийг их мөнгөөр хэрэгжүүлэх нь чухал юм уу? Эсвэл түүнийг ийж бүрэн цогц байдлаар хэрэгжүүлж илүү үр дүнд одоо хүрэх нь чухал байна уу гэдгийг бас өнөөдөр талаас нь бас ярих нь зүйтэй болов уу гэсэн ийм саналыг та бүхэндээ бас дэвшүүлэн тавьж байгаамаа. Наад зах нь гэхэд бид нар заримдаа төслийг хэрэгжүүлж ингээд хэмжээнээс нь хэтийцсэн цементийн үйлдвэрийг хүртэл Монгол орнд байгуулсан юм биш байгаа даа. Тэрнийг экспортод гаргаж чадаж байгаа юу гэдгийг бол бас ярих хэрэгтэй байна. За Монгол орн бол өөрөө нүүдлийн, хөдөө аж ахуйн, мал аж ахуйн орн гэж бол олон талаараа бид нар ярьдаг. Өөрөөр хэлбэл бол энэ салбарт бусдаас хамгийн их илүүтэйгээр инновацийг хэрэгжих тийм орон зай байдаг байж болох юм аа гэж хэлж болох гэж бодож байгаа. За энэ ташаалд хэлэхэд бол манай хөдөө аж ахуйн сургууль бол бас их олон төс төлбөрийг хэрэгжүүлж байдгийг бол бас бид нар бэлтгэнээ мэдэж байгаа. За саяхан би бас Оросын холбооны улсад одоо судалгаа хамтын ажиллагааны чиглэлээр бол зорчиж явахдаа нэг зүйлийг бас бодож ирсэн юм байна. Энэ борлтоо холбоотой Москвад байдаг Бидэнхаа гэж байдаг хүн болгон одоо Оросд сурж ирсэн хүмүүс мэднэ. Улс ордын чухам ололт амжилтуудыг үзэсгэлэн болгож гаргадаг. Олон жилийн түүхтэй билээ. Би бас өчтөр харж байхад бол аль одоо хамтрлын үеэс эхлээд хэрэгжүүлж байсан. Өнөөдөр бас
Монголын үндсэн худалдаа аж үйлдвэрийн танхим энэ инновацийн хурлыг дэмжиж хамтран зохион байгуулах бас өмнө ч гэсэн бас үзэсгэлэн гарах үйл ажиллагааг ирээд хэлж ажиллаж байсан. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна гэхээр ер нь бол хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт гарч байгаа энэ ололт амжилтуудыг бол байнгын үзэсгэлэн павильоноор хангаж түүнийг дэмжиж, хөгжүүлж олон нийтэд шинэлэг бараа бүтээгдэхүүн шин технологиор гаргасан тэр зүйлүүдийг бол үзүүлж харуулж сурталчилж эрдэмтдийн судлаачдын үр дүнг байнга нээлттэй танилцуулж байх нь бол энэ бас манай худалдаа аж үйлдвэрийн танхимын хамгийн түргэн зэргийн зорилго бас байдаг баг. Угаасаа ч энийг бас хэрэгжүүлж яваа гэж би бүгдээ бодож байна. Манай орны хувьд бол Улаанбаатарт бол одоо нэр бүхий экспортын бол Мишель экспо гэдэг хамгийн түргэн ярьж болно. Худалдаа аж үйлдвэрийн танхим, үзэсгэлэнгийн танхим гэж бол бас шинэ сайхан танхимтай болчиход байгаа. За энэ бүгдийг ярихын ялбамд бол өнөөдрийн ярих гэж байгаа гол сэдэв бол энэ мэт том төсөл хөтөлбөрүүдээс гадна жижиг дунд үйлдвэрлэлд SME гэж бид нар ярьдаг. Энэ бүх зүйлүүдийг хэрэгжүүлэхдээ нэг бол дандаа хувийн хөвшилт найдах, нэг бол төр дандаа санхүүжүүлнэ гэж найдах гэдэг энэ туйлшрлаас бол аль альнаас нь жоохон ангид байж хамтран ажиллах боломж ямар байдаг талаар манай өнөөдөр ихтгэл тавих гэж байгаа төрийн болоод хувийн хөвшлийн одоо ихтгэгч нар маань бол энэ боломжийг бол үнэлж хилээсэй гэж хүсэж байгаа маа. За хэдийгээр бараа бүтээгдэхүүн гарлаач гэсэн тэр бараа бүтээгдэхүүний цаана бас баглаа боодол, дизайн, мөн борлуулалтын маркетинг буюу одоо брэнд бүтээгдэхүүнүүдэд хэрхэн сурталчлах вэ гэдэг асуудал бол нээлттэй үлддэг. За энэ дэлгэм дэлгэд бол хамгийн сүүлд одоо авсан мэдээлэл бол ерөнхий сайд өөрөө ахалсан Монголын одоо брендийн зөвлөл гэдгийг бол байгуулж авах шиг байна. Тэгэхээр энэ брендийн зөвлөл бол цаашдаа хамгийн их одоо инновац шингээсэн бараа бүтээгдэхүүнүүдийг гаргах талаар илүү их санаачлахтаа ажиллана хаа гэж бодож байгаа. За түүнээс гадна одоо саяхан бас ер нь тав бүгд Солонгосын компаниудтай өнөөдөр харилцаж хамтарч ажиллаж үзээгүй хүмүүс гэж баг байдгүй баг. Ихтэй сургуулиудтай харилцдаг хүмүүс бол мэдээж байх баг. За зөвхөн шинжлэх ухааны технологийн сургууль гэхэд бол хамгийн их өргөн дэлгэр харилцаатай байгаа улс орн бол Солонгосын ихтэй сургуулиуд байна. За саяхан бас миний би Солонгосод энэ судалгааны ажлаар явж байхад олж харсан нэг зүйл бол хэд хэдэн одоо лаборатори судалгаа шинжилгээ эрхлүүлдэг компаниудаар орж үзэхэд тэнд байгаа нэг зүйл бол хувийн хөвшлийн компаниуд иргэдээ дандаа R&D судалгааны төвүүдтэй байхыг бол олж харж байсан. Судалгаа хөгжлийн төвүүд. Тэрхүү судалгаа хөгжлийн төвүүдийг хэрэг хөгжүүлснээр тэндээс дандаа био юм уу эсвэл органик гэдэг нэр тодтолцоо бүтээгдэхүүнүүд гарах боломж нь бас бүрдэж байдаг юм байна гэж бол харж байгаа. Энэ талаар бас өнөөдрийн ихтгэгч нар маань бас илүү тухас дурдж ярил бас зүгээр юм болоо гэж бодож байна. За ингээд төгсөлт нь хэлэхэд бол манай өнөөдрийн бас нэг хамтрагч бол нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар байгаа. Би бас саяхан дээр нэг Оросын Битэнхайг дурдж байхдаа нэг зүйлийг бас сонирхож харж байсан. Тэр юу гэхээр ер нь бол үзэсгэлэн павильоныг бас нийслэл бол өөрийнхөө онцгой анхаарал авч ажиллуулах юм байна гэдгийг бол тэр жишгээс харж байсан. Ялангуяа Москва хотын ногоон хөгжил, эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн орлогч нь бол энэ асуудал дээр илүү их төлхөө анхаарал хандуулж ажилладаг юм байна лээ гэдгийг бас энэ дэлгэмд хэлье. Ингээд өнөөдөр хуралд оролцож байгаа нийт оролцогчдоо амжилт хүсье. Цаашид одоо савжуудаар хэлдэг шиг өдөр болгон маань бас баяр шиг, өдөр болгон маань бас инновацлог тийм бүтээлч улс орн үйлдвэрлэгч хамт олон байхыг та бүхэнд хүсье яриа. Баярлалаа. За бүрөөсрийн захиралтай баярлалаа. Ингээд бүгдээрээ одоо хөтөлбөрийнхаа дагуу ихтгэлийнхээ сонсъё. За эхний ихтгэл их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хөгжлийн чиг хандлага сэдвээр шинжлэх ухааны доктор профессор Ида Янцэг. За ингээд таахны өдрийн амгалан гайтаа. За ингээд бидний одоо ихтгэл бол их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хөгжлийн чиг хандлагын дараа товчхон тааханд одоо танилцуулах юм байна. За тэгээд 3 хүн одоо хамтарч энэ ихтгэлийг бол илтгэсэн. За ингээд ихтгэхээ ерөнхий одоо агуулгыг бол товчхон одоо 3 хэлсэн асуудал таахны анхаарлыг хандуулахыг одоо зорилоо. За нэгдүгээр нь ер нь дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага одоо хаашаа явж байна. За нийтлэг эдийн засаг. За энэ хүрээнд бол яг инновацид ямар үр хөслөж байгаа юм бэ гэдэг талаар товчхон. За ингээд яг одоо шинжлэх ухааны боловсрол төр бизнесийн хамтын ажиллагаа түншлэлийн орчин үеийн одоо загварууд ямар хөө одоо загварууд одоо орчин үед дэлхийн нийтэд
хөгжиж байна. Энэ талаар за тэрний үр дүнд ер нь ямар хөө одоо инновацийн бүтээгдэхүүн санаа шийдлүүд одоо бий болоод байгаа гэдэг талаар очихын хүндэг. За тэгээд эцэст нь бол яг их сургууль ажиглалын хамтын ажиллагааны түншлэлийн одоо ямар хөгжүүлэх боломжууд манай тавьлаа нэг. За энэ гурван асуудлыг бол шүтээсийнхаа одоо жишээн дээр товчхон гол үр дүнгууд зарим хийж байгаа ажлууд за цаашдаа бас одоо нийслэл болон бусад одоо хамтрагч байгууллагуудаа бас санал тавих үүднээс тийм ээ ийм чиглэлээр болж ирсэн байгаа. За ингээд орчин үед бол дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага уламжлалт эдийн засаг буюу одоо эдийн засгийн гол өсөлтийн гол нөөц одоо түүхийд байгалийн баялаг байдаг ийм одоо уламжлалт эдийн засгийн системээс мэдлэг суурьсан эдийн засгийн систем эрчимтэй одоо шилжиж байна. За мэдлэг суурьсан одоо шинэ эдийн засаг гэж нэрлэгдэж байгаа энэ эдийн засгийн гол үндсэн одоо нөөц нь бол өсөлтийн одоо нөөц бол мэдлэг гэсэн юм зүйл байгаамаа. За ингээд орчин үед бол мэдлэг цоош нүүртэй болсон. За бид бол хуучин одоо мэдлэгийг хүн тогтоогоод чийжлээд за ямар нэгэн байдлаар одоо өөртөө хоригдуулаад янз бүрийн хэлбэрээр одоо хадгалдаг ийм зүйл гэж гол төлөв одоо ойлгож ирсэн бол өнөөдөр мэдлэгийн үүрэг бол эдийн засгийн хувьд нөөцийн хэмжээнд материал түүхий чиг машин тоног төхөөрөмж шиг за мөн одоо хөрөнгө мөнгө шиг тийм үүргийг бол эдийн засгийн систем мэдлэг маань одоо үүсгэсэн. За энэтэй холбоотой бол мэдлэг түшигсэн эдийн засаг, мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн менежмент гэсэн ийм одоо ойлголтууд бий болж дэлхийн нийтэд бол одоо бодиттой ийм одоо нийгмийн эдийн засгийн томоохон чиг хандлага болоод ингэ хөгжиж байгаамаа. За өнөөдөр орчин үед хөгжингүй одоо эдийн засгтай томоохон улс орнууд бол эдийн засгаа бол мэдлэгийн эдийн засаг гэж ингэж ярьж байгаамаа. За ингээ мэдлэгийн эдийн засгийн хэд хэдийн шинж байгаа. За энэ дээр бол юуны төрөнд одоо үйлчлэгээний эдийн засаг, бие тус одоо хөрөнгө оруулалт нэгэн хамгаалсан. Материалын баялаг хийсээ илүү одоо бие тус үйлчлэгээ илүү хамгаалсан ийм одоо салбарууд бол маягж байгаа. За мөн мэдээ харилцаа холбооны технологийн эрчимтэй хөгжиж, мэдээллийн нийгэм гэдэг ойлголтыг болоод эрчимтэй хөгжиж байна. За мэдлэгт бол цоошин шаардлага тавьж байгаа. Мэдлэг гэдэг энэ нөөц бол яг эдийн засгийн нөөцөөс наваад үзэх юм бол маш том одоо нэг давуу талтай. За тэр нь бол хязгаар. Тэгэхээр орчин үеийн эдийн засгийн судлаачид бас юу гэж үзэж байгаа гэхээр манай эдийн засгийн систем зах зээлийн эдийн засгууд үндсэндээ хязгаарлагдмал нөөцийг яаж одоо нийгмийн хэрэглээ хязгааргүй хэрэгцээг хангах вэ гэдэг асуудлыг шийдвэрлэж чиглэгдсэн тийм одоо систем гэж байна. За гэтэл нөгөө мэдлэг гэдэг энэ нөөц бол нэг энэ талаас нь авах гэсэн хязгааргүй. За тийм учраас энэ мэдлэгийн эдийн засгийн ер нь энэ одоо онлын загвар одоо яг ямар байх юм бэ гэдэг асуулт хүртэл өнөөдөр эдийн засгийн онлын бүрийн бас нэлээд анхаарал татсан. За ийм асуудал болоод бас одоо судлагдаад явж байгаа гэдэгээс онцгой хэлмээр байна. За ингээд мэдлэг бол нэг том давуу талтай зэрэгцээгээр бас нэг одоо давуу талтай юу гэхээр хуваалцах тусам улам баяждаг, цоошин болдог, синер бүр нөлөөтэй гэж байна. Хоёр хүн мэдлэгээ хоорондоо хуваалцахад одоо нэг дээр нэг 3 мэдлэгтэй очдог, 3 битгийг одоо шаашгаад тэр нь баяжаад 4 5 болчихдог. Ийм одоо синер бүр гэдэг гэж байна. Өөр мэдлэгийг хуваалцах тусам илүү их одоо үнэтэй, илүү одоо ач холбогдолтой ийм болдог гэж үздэг. Энэ хоёр ийм том давуу талтай. За нөгөө талаас бол мэдлэг бас нэг сул тал гэдэг. Тэр нь бол маш хурдан хоцрогддог. За тийм учраас мэдлэгээ байнга одоо апдейт хийж явах, байнга сайжруулж явах, шинжилж явах ийм шаардлага бол хувь хүн төдийгүй улс орон байгууллага одоо салбарын төвшөнд бол өнөөдөр буцаар тавигдж байна. За тийм учраас энэ суралцагч байгууллага, за тийм хүүгийн суралцагч үндэстэн гэдэг энэ концепт бий болоод болчихжээ хөгжиж байна. За энэтэй холбоотой боловсролын салбарын төвд томоохон өөрчлөлт орж байгаа. За яг албан ёсны боловсролоос гадна албан бус насан туршийн боловсролын тогтолцоо хүртэл нэгэн одоо өөр байх хэрэгтэй. Хүний хөгжлийн асуудал нэгэн өөр байх хэрэгтэй. Ийм болоод болчихж байна. За ингээд энэ болгоны одоо үр дүн бол өсөлтийн гол их сурвалж бол мэдлэгийн эдийн засгийн нөхцөл инновац байлгаа гэдгийг бол таахан бол мэднэ. За ингээд орчин үед бол шинжилгээ ухааны технологийн дэвшил маш эрчимтэй одоо явагдаж байна. За өнөөдөр бид нэр шинжилгээ ухааны технологийн дэвшил, мэдлэгийн эдийн засаг, инновацтай холбоотой асуудлыг ярихдаа 5T-ийн тухай ярьдаг байсан. IT одоо BT гэх юм ээ, мэдээллийн технологи, биотехнологи, нано технологи. За сүүлийн жилүүдэд бол 2T нэмэгдэж байгаа. За энэ бол cultural technology буюу соёлын технологи, дизайны технологи асуудлыг бол бас энэ шинжилгээ ухааны технологийн инновацийн хүрээнд бол маш одоо эрчимтэй ярьж байгаа. За ялангуяа соёлын технологи бол өнөөдөр таавал мэдж байгаа. Дэлхийн дахинд бол даяаршлын одоо үргэлжлэлтэй явуулж байна. За даяаршлахаар бол дэлхийн улс орнууд адилхан болж байгаа. А тэгэхээр нөгөө талаасаа бол улс үндэстнийхээ онцлог одоо талыг яаж хадгалж үзэх вэ? Соёлын технологи үндсэндээ энэ тал болж байна. За соёлын төрөнгийг, соёлын булаан үзэл, соёлын терроризм гэдэг ойлголт юу вэ? Нийгмийн хүрээнд бол нэлээд эрчимтэй одоо ийм одоо зүйлс байгаамаа.
За ингээд 3D printing гэдэг технологи бол олон салбарт тусалж өгч ажиллаж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. За ингээд мэдхийн эдийн засгийг байгуулахын тулд дараах 4 тулгуурыг бодох хэрэгтэй гэж үздэг. За энэ дундаас болохоор боловсролтой, мэдлэгтэй, бүтээж болж байгаа хүний нөөцийг яг ялангуяа эдийн сургуулиудын хувьд боловсролын салбарын гол бүтээгдэхүүн байх хэрэгтэй юм зүйл. За ингээд энэ болгоныг мэдлэгийг үргэлжлүүлэх хэмжээ болгодог үндэсний инновацийн үргэлжлэлтэй тогтолцоо бүрдүүлэх асуудал бол ийм чухал юм байнамаа. За ингээд инновацийн тухай манай Монгол Улсын хувьд бол мэдлэгийг инновац гэж бол мэдлэгийг баялаг болгох хувирах цог зүйл ажиллагаа гэдгийг агуулгаар л өнөөдөр орчин үед инновацийг тодорхойлж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За ингээд ер нь бол инновацийг хөгжүүлэх одоо энэ яг бидний өнөөдөр хэлцэж байгаа энэ семинарын үндсэн асуудал бүхий хүрээнд энэ түншлэлийг хөгжүүлэх, шинэ ухаан боловсруул төр хувийн хвшлийн одоо энэ үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэгч гол тоглогчид гол энэ байгууллагууд бол хоорондоо яаж өөрсдөө хамтарч ажиллах вэ гэдэг дээр бол нэлээд судалгаа за практикийн тодорхой чиглэлүүд бий болсон. За энийг судлаад үзэхэд бол яг энэ инновацийн түншлэл, шинэ ухааны технологи инновацийн хүрээнд 4 том интеграцийн үйл ажиллагаа, хамтын ажиллагаа явагдаж байна гэдгийг хэлмээр байгаамаа. За ингээд товчхон аваад үзэх юм бол босоо интеграц гэдэг бол хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын хоорондын интеграц байна. Инновацийн бүтээгдэхүүний нэг онцлог бол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төдийгүй хэрэглэхэд хүнээс мэдлэг шаардлагатай. Компьютер ч гэх юм уу гар утас ч гэх юм уу хэрэглэхэд мэдлэг шаардлагатай. Тэгэхээр эхнээсээ хамтарч ажиллаж ийж тодорхой инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хэрэглэгч хамтарч ажиллаж инновацийн бүтээгдэхүүнийг энэ чиг хандлага бий болж байгаа. За хоёр дахь нь бол хэвтээ горизонталь интеграц буюу ер нь бол бизнесийн байгууллагууд инновацийг үйлдвэрлэж байгаа бол өрсөлдөгч байгууллагууд мөртлөө хамтарч ажиллаж ийж хүчээ нэгтгэж энэ инновацийн тодорхой шийдлүүдийг хамтын хүчээр бий болох, өргөн хүчээр нэгтгэх, давтар туршлагаа нэгтгэх, тэр бүндээ нэгтгэх ийм хандлагатай болж байна. За орчин үед бол та бүхэн мэдж байгаа дэлхийн томоохон брэндүүд нэгдэж байгаа. Том брэндүүд хамтарч ажилладаг гэсэн. Нэгдэж бие биенийг хамтарч. Тэгэхээр энэ бол инновац өөрөө их тийм хүнээс байгууллагаас нэмэх хүч өргөн мэдлэг ур чадвар шаарддаг ийм зүйл учраас ганц нэгэн байгууллага, ганц нэгэн хүн бол инновацийг дангаараа хийх боломжгүй ийм нөхцөл байдал байгаамаа. За ингээд сүлжээ интеграцийн үр дүнд бол тодорхой түвшинд байгууллага, салбар, бүсгүйцэг, улс үндэстэн дэлхийн түвшинд инновацийн тогтолцоо бүрдэх үйл явцад эрчимтэй явагдаж байна. За ингээд салбар сектор хоорондын интеграц өнөөдрийн бидний ярьж байгаа асуудал байгаа. Шинэ ухаан боловсрол бизнес, за тэгээд төр, за нийгмийн зүгээс бол энэ субъектүүдэд тодорхой хэмжээний шаардлага тавьдаг. Цагаат үйлчлэгээ авдаг юм. За энэ хүрээнд бид цаашдаа яаж хамтарч ажиллах вэ гэдгийг асуудаг. Өөрөөр шинэ ухаан боловсрол аж үйлдвэр буюу бизнесийн интеграц явагдах ийм процесс эрчимтэй явагдаж байна. За ингээд энэ хүрээнд бол янз бүрийн загварууд байдаг. Та бүхэн тэрийг хэрэгс загвар гэж дундсан загварыг сонссон ба. За төр их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагаа авч үздэг, судалдаг. За ийм орчин үеийн хандлагыг тодорхойлдог ийм загварыг бас эрчимтэй бас ярьдаг гэдгийг та бүхэн мэдэх баха. За ингээд үндэсний инновацийн тогтолцооны суурь загвар байгаа үйл. За энэ хүрээнд бол яг энэ инновацийн үйл ажиллагаанд бол мэдлэг бий болгох, за мэдлэгийг хэрэглээ болгож үйлдвэрлэх аж үйлдвэр бизнесийн салбар, за жижиг дунд үйлдвэр, том үйлдвэр тусдаа үйлчлэлтэй инновацийн процессд оролцдог. За инновацийн хэрэглээ буюу зах зээл, за инновацийг дэмжих дэд систем. За өнөөдөр яг манай үндэсний инновацийн тогтолцоо маань төдийлөн бас бидний хүссэн хүсээсэн тэр төвшөнд хангалттай бүрдэж чадах байгаа. Нэг л зүйл дутагтаад байгаа нь энэ субъектүүдийг шинэ ухааны боловсролын байгууллагуудыг үйлдвэр аж ахуйн газруудтай, аж үйлдвэрийн салбартай, зах зээлтэй холбогдох дундын тэр нэг бүтц байгаа. За тэрийг бол инновацийн дэд бүтц гэж нэрлэдэг. Энэ бүтц маань мэдлэгийг дамжуулж яадаг, боожуулдаг энэ бүтц маань өнөөдөр хангалттай сайн бодож байгаа. Зохион байгуулалтын үйл ажиллагааны инкубаторууд, технологи дамжуулалт өгөөд аж үйлдвэр шинэ ухааны парк гэж үздэг. За энэ бүтц маань хангалттай яг зөв үүрэгтэйгээр бүрдэж чадахгүй байгаа учраас энэ үндэсний инновацийн тогтолцоо маань хэдийгээр бас хангалттай сайн бүрдэж явж чадахгүй байна гэж үздэг байна. За энэ тундаас бол их сургуулийн хувьд бол өнөөдөр их сургууль 3 үндсэн ажил хийдэг. 3 үндсэн үйлдэл сургалт явуулж мэргэжлийн мэддэг, судалгаа явуулж шинэ ухааны үндэсний мэдлэг бий болгодог. За нийгэм дэвшлэл үзүүлдэг ийм 3 үндсэн үйлдэл субъекттэй. За орчин үеийн их сургууль бол өнөөдөр бол үндсэндээ 3 үндсэн шиг хангалттай хөгжиж байна. За сургалтын их сургууль, сургалтыг баримжаасан дандаа мэргэжлийн бэлтгэлээр олчсон ийм их сургуулиас судалгааны их сургууль, улмаар энтерпренер буюу бизнесийн чиг баримжаатай сургалт судалгаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Жинхэнэ инновацийн үйл ажиллагаа явуулдаг ийм сургууль. За тэгээд сүүлийн жилүүдэд бол энэ доктортой их сургуулийн тухай ярьж болсон. Sustainable University.
одоо нийгмийн чиг баримжаатай, нийгэм маш их одоо импакт нөлөө үзүүлдэг. Ийм сургууль орчин үед одоо бий болох ингэж ярьж байна. Сургуулийн хөгжлийн чиг хандлага юм. За өнөөдөр мэдээж манай сургуулиудын хувьд ихний түвшинд одоо голтуу үйл ажиллагаагаар явж байна. За гэхдээ бодлого нь бол судалгааны их сургууль улмаар интербрэнийн сургууль болж одоо хөгжих ийм зорилтыг бол томоохон их сургуулиуд тавиад одоо бас тодорхой амжилтуудад хүрээд ажиллаж байна. За энэ хүрээнд их сургууль ажилтны хамтын ажиллагаа саяын дээр 4 чиглэлээр бол яаж хөгжих талаар бол энэ дээр бас тодорхой одоо саналуудыг бас оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл сургалтын хүрээнд мэрэгчлэн бэлтгэх сургалтынхаа чанарыг сайжруулахдаа бизнесийн байгууллага ихтэй сургууль одоо төрөлтөг бизнесийн байгууллага ажилт төлөвтэй хамтарч ажиллах, шинэ мэдлэг бий болгох, асуудлыг үргэлжлүүлээ шийдэх талбараа хамтарч ажиллах. За мэдлэгийг хэрэглээ болгох, шинэ бүтээгдэхүүн одоо бий болгох чиглэлээр инновацийн үйл ажиллагаанд хамтарч ажиллах. За нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад одоо хамтарч ажиллах. Ийм одоо чиглэлүүд бол бидэнд байна гэж харж байгаамаа. За ингээд товчхондоо аваад үзэх юм бол ер нь одоо шинэ тухайн боловсролын салбарт мэдлэг бий болдог. Бид нар юу хийх вэ? Мөнгөийг мэдлэг болдог. Оюутан төлбөр төлөөд мэдлэг олж авч байна. За бид нар бас мөнгө зараад тодорхой хэмжээний асуудлыг шийдэх судалгаанууд хийгээд үр дүн гаргана. Шинэ тухааны одоо мэдлэг патентын хэлбэрээр гэдэг юм уу, тайлбарын хэлбэрээр гэдэг юм уу, эзэмшлийн өгүүлбэрийн хэлбэр. За ингээд цаашаа яах ёстой вэ гэхээр бид нар ямар зорилт тулгарч байгаа вэ гэхээр хамтын ажиллагааныхаа одоо үр дүн үйл ажиллагааг бид нар юунд чиглүүлэх ёстой вэ гэхээр буцаагаад энэ бий болгосон мэдлэгээ баялаг болгож байна. Өөрөөр хэлбэл инновацийн үйл ажиллагааг явуулах. За энэ хүрээнд бол шинэ тухайн боловсрол бизнесийн уялдаа их сургууль ажилтны хамтын ажиллагаа онцгой чухал өөрчлөлт гэдэг бас зориуд тэмдэглэж байгаамаа. За ингээд ер нь дэлхийд дахинд шинэ тухайн боловсрол төр бизнесийн түншлэл бол маш амжилттай одоо хэрэгжиж байгаа. Одоо үр дүнгууд бол гарсан байгаа. Тэгээд үндсэндээ бол инновацийн үйл ажиллагаа бол хэд хэдэн чиглэлээр бол одоо бий болж байна. За тэгээд гол одоо шийдлүүдийг зарлагдсан шийдлүүдийг бас зориуд одоо танилцуулах санаа авах тийм ээ. Танилцуулах зорилгоор энэ мэдээлэл оруулсан байгаа. За өнөөдөр масс үйлдвэрлэлээс масс хэрэглээ гэдэг талаар байна. Өөрөөр хэлбэл баг ганц нэг хүнд хувь хүний онцлог хэрэгцээнд нийцсэн тийм бүтээгдэхүүнийг массаар үйлдвэрлэх тухай нэмээд инновацийн ийм гэсэн. Нэг ижил бүтээгдэхүүнийг ингээд олноор үйлдвэрлэх биш. Олон хүнд хувь хүнд зориулсан бүтээгдэхүүнийг олноор яаж үйлдвэрлэх вэ гэдэг рүү өнөөдөр үйлдвэрлэл одоо хөгжиж байгаа. За тэгээ бүтээгдэхүүн бол илүү тийм олон өргөн олон одоо талын үүрэгтэй болж байгаа. Асуудлыг шийдэх чиглэлсэн болж байгаа. Илүү эко болж байгаа. Үйлдвэрлэл хэрэглээ өөрөө тийм ээ. Илүү ухаалаг болж байгаа. За энэ л бол инновац одоо бидний хамтын ажиллагаа ишиж хийх гэсэн санаа. За ингээд хэд хэдэн томоохон топ зарласан шийдлүүдийг таахан төлөвлөж байна. За энэ дугуйн түрээсийн үйлчлэгээ Нью-Йоркт одоо хэрэгжүүлсэн. Хотын одоо автомашины хөдөлгөөнийг одоо багасгах зорилготой, хэрэглээг багасгах зорилготой дугуйн ийм мобильны үйлчлэгийг бол санал болгосон байгаа. За энэ бол ингээд нэг тийм автоматууд байгаа. Дугуйгаа өгчдөг, мөнгө хийгээд дугуйгаа авчдаг. За тэгээ эндээс унж явж байгаа 5 сар дугуйгаа авчиж яваа. За энэ үйлчлэл бол топ номер 1 инновац гэж зарлагдсан. Яг л маш онцлог хотын тээврийн асуудлыг шийдсэн. Энэ асуудал нэг. За цахилгаан машиныг мэдээж таагаад мэднэ. За баялагыг анханаас нь одоо энэ эко илүү их эрчим хүч хэмнэх байгалийн одоо цахилгаан байгалийн нарны гэрэл сахины эрчим хүч ашиглах тал руу эсвэл дулаан авдаг талтай байх ийм стандарт бий болсон. За хямд эрчим хүчний их үүсвэр, сэргээх эрчим хүчний их үүсвэрийн талаар бол инновацийн тийм шийдлүүд бол явж байна. За мөн одоо дахин ашиглах ууц тор 5 дахь инновацыг зарлагдсан. Энэ бол энгийн мөртлөө ялгаа уудын хэрэглээр одоо тарж байна. Ялгаа ууд өнөөдөр ямар багт үйлдвэрлэж байгааг мэдж байгаа. За ялангуяа тэр хог хаягдлыг зайлшгүй асуудал. Ахуйн болон ялангуяа тэр e-wash гэсэн үг тийм ээ. Электрон хог хаягдал. За энэ бол их ноцтой асуудал болоод байгаа холтой. За олон улсад бүр томоохон стандарт хууль дүрмтэй болсон. Энийг яаж зайлшгүй вэ? Яаж гэх юм. За манай дээр одоохондоо харамсалтай энэ талаар бараг одоо ярих. За дээд бэлтгэл боломжтой. За энэ томоохон хотууд өнөөдөр эко оршуулгын асуудал, ногоон оршуулгын асуудал нэлээд томоохон концепт. Одоо уламжлалт нөгөө байгальтай шинжилгээ. Энэ. За ер нь 5 манайхан одоохондоо бол мэдрэхгүй байгаа. Гэхдээ одоо тулгамдсан байгааг та бүхэн мэдж байгаа. За тэгээд яг нь хэдийгээр одоо энэ чандралх үйл ажиллагаа үйлчлэгээ явуулж байгаа ч гэсэн чандралх нь өөрөө ихэд бас хортой гэдэг нь бол батлагдаад байгаа. Тийм учраас 5 сая хүнтэй 10 сая хүнтэй хотод бол энэ бол маш том нөхцөл асуудал болж байгаа нь ойлгомжтой. За энэ эко оршуулгын талаар бол маш их шийдвэр гаргасан. За тэнд бол тэр арсыг бол нэг тийм ургамлаа тийм шүлжиж хийсэн тийм материал амархан гэдэг усаа байрлаж байна. За ийм концепт өнөөдөр эрчимтэй хөгжиж байна. За бэлтгэл газар тариалан эрчимтэй хөгжиж байна. Том газар тариалан гэдэг том талбай хайж байна. Бараг хотод дотор байшин ингээд дээшээгээ хөгжиж газар тариалан.
За мөн хүсний ногоог өөрсдөө одоо гэр орондоо тариалах, хамтар тариалах. Тэгээ хэмжээгээр ийм хандлага бол эрчимтэй хөгжиж байна. За энэ хотын urban farming гэдэг хотын фермерийн ажил. Байшингийн том байшингийн сул дээврүүдийг ашиглаад газар тариална гэхлээр за энэ дээр өөрийнхөө хүсний ногооны одоо хэлцээг хангах ийм хандлага эрчимтэй хөгжиж. За бичиг тариална гэдэг бас ийм хандлага бий болсон. За тэр нөхөр бол байшингийн дээврүүдээр төмс болсон. Тэгээд ийм аваад жижиг юм бол хайсан. За энэ манайд бас энийг туршлага байгаа тав таньж байгаа тийм. Энэ манай эсвэл залуучууд санаачлаад энэ жижигхэн одоо энэ бол 3 төрлийн базилик тэгээд гоёнд тийм 3 төрлийн ногоо гэж тарьсан ингээд шууд хүрстэй. За сая цагаан сараар ингээд топ хийсэн. Эко. За ингээд хувцсны загвар чиглэх хандлага бол юм чиглэлээр хөгжиж байгаа. За энэ хувцсууд дандаа давхар. За энэ гоё оролцол жишээлбэл амны хаалт байгаа юм шүүгчтэй. Манай бол хэрэгтэй шүүгч. За тэр дахин ашиглах байгаа. За энэ кинетик энергийг одоо цуглуулж өөрийнхөө янз бүрийн жижиг хэрэглээ. За тэр нарны солар панел бол тэр Quasimodo солар панел нарны панел байгаа уцаа цэвэрлэх гэж. Хувцсны загвар дандаа ийм хийх. За энэ бол одоо нэгдгээр гоё юм болж байна. Яг бүрэлдэхүүн байгаа орчны бохирдлыг бий. За энэ самцыг үсээр явж хамаг одоо ишүүр суух асуу эндээс урдаа холбоо. Бохир бариас мэдрэгчтэй. Орчны бохирдлыг мэдэрдэг болсон. За тэр бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй уян гимтсэн усууд зориулсан биш. Илүү гоё харагдах тийм илүү одоо таатай юм. За 3D printing-ээр одоо хотсон үйлдэл хийгдсэн. За энэ бол яг 3D printing-ээр биелэгдсэн утасны зураг. За тэр лазер бол ойлгомжтой. За ийм технологиуд өнөөдөр орчин үед бол нэлээд одоо эрчимтэй хөгжиж одоо энэ хамтын ажиллагааны үүсгэн болж байна. За ингээд их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бид одоо яаж хөгжүүлж болох вэ? Цааш нь одоо зарим нэг санаа шүтэн шинжээр тавьчихсан яриа гэж байна. За манай шүтээсийн хувьд бол хамгийн том сургууль байгаа. Хамгийн том институт 30,000 оюутантай 2,000 багштай. За энэ том айл. За тэгээд Монгол улсын одоо мэдээж технологийн хамгийн том төв. За ер нь энэ шүтээч одоо технологийн сургууль бол үндэсний инновацийн тогтолцооны гол зөвхөн тэнд одоо мэддэг. За тэгээд мэдээж одоо сургалт судалгааны инженер технологи, бизнес нийгмийн чиглэлийн одоо судалгааны ядан сургалт судалгааны гол төв байгаа. За энэ зарим нэг тоо байна. Ер нь өнгөрсөн хугацаанд манай одоо 59 оноос хойш бол 70,000 өссөн байдаг юм байна. За одоогийн байдлаар нэг 30,000 оюутан. За тэгээд тэнд бол нөгөө төвшингүүд нь байгаа. Манай бас месүүдтэй ахлах сургалттай тэгээд бакалавр, магистр, докторийн сургалтанд бол хэд хэдэн хүн байгаа нь бол энэ харагдаж байна. За ингээд том хүч байна. За ингээд маш хөгжлийнхаа зорилтыг бол мастер төлөвөө 2021 онд олсон байна. Судалгааны зөвлөсөн их сургууль болох зорилт байж байгаа. За замын зураг хийдгээ гаргасан. За интерпретийн сургууль болж хөгжих зорилт, астын зорилт тавьж. За ингээд томоохон зорилтууд, стратегийн зорилтуудыг бол дэвшүүлээд байгаа. За нөгөө түрүүний хэлсэн гурван ажил сургалт явуулна, судалгаа хийн, нийгэм хөгжих гэсэн зорилттой байна. За ингээд биднэрт бол яг одоо сургалтын хүрээнд бол зэргийн болон зэргийн бус сургалт байна. Олон одоо чиглэлийн сургалтууд бол явуулж болж байна. За судалгаа ер нь нийгмийн эдийн засгийн хүрээлэн байгаа орчны нөхцөл байдал, өөрчлөлт чадвар, инновацийн чадвар, бизнесийн орчин, экосистем, за нийслэл хотын хөгжлийн бодлого төлөвлөлтийн үндэс боловсрол ийм одоо судалгаан дээр бол бид бол хамтар байж туршлага боломжууд байна. За мэддэг технологи дамжуулах инновацийн одоо хүрээнд хамтарсан гарааны компанид инновацийн дэв ийм одоо боломжууд харагдаж байна. За нийгмийн хөгжлийн маш олон оюутан багшаар ажиллаж байна. Сайн дурын олон талын үйл ажиллагаа оюуны хөрөнгө оруулалтаараа нийгэмдээ одоо улс нийгэмдээ хувь нэмэр оруулах болцоо байна. За тэгээд яг манай сургуулийнхаа жишээн дээр авчихсан одоо манай бизнес хөдөлгөөний хүмүүсийн сургууль, буучин одоо компьютерийн техник менежментийн сургууль, за нийгмийн технологийн сургууль, за тэгээд бүрдүүн сургуулийн эдис менежментээс одоо 11 профессорын багийг нэгтгэхэд одоо бизнесийн хөдөлгөөний хүмүүсийн сургуулийг байгуулсан. За бизнесийн агшин түвшний сургууль манай одоо энэ Graduate School Business гэж байгуулсан байгаа. Энэ нэгэн том одоо хамт олон ажиллаж байна. За ингээд энэ бизнесийн агшин түвшний сургуулийн тухайд бол яг энэ судалгаан сүрсийн сургууль бол агшин түвшний одоо хүмүүст маш хүчтэй. За энэ талынх нь одоо судалгааг нь бол гол нь одоо энэ агшин түвшний одоо сургалт нь авч байна. За тийм учраас Монголд бол бид нэр Graduate School of Business-ийг бол одоо өдөр тутмын шийдвэрээр байгуулсан. За энэ бол төл засгийн бодлого шийдвэрт бол нийцж байгаа. За ингээд бүтцийн хувьд бол одоохондоо нэг 5 профессорын одоо багтай. За нэг 2 төвтэй ингээд үйл ажиллагаа одоо явуулж байна.
За бид яг үндсэндээ докторийн зэрэг болох хөтөлбөрүүд, магистрийн зэрэг болох хөтөлбөр, за бизнесийн удирдлага, менежмент, нийгмийн удирдал, ажил, удирдлага, соёл судлал, аж үйлчлэлийн чиглэлээр за ийм хөтөлбөрүүд бол хэрэгжүүлж байна. За манай сургуулийн хувьд бизнесийн удирдлагын магистрийн 7 чиглэлийн хөтөлбөр бол олон улсад магадлагдсан. За бакалаврын 6 одоо мэргэжил чиглэлийн хөтөлбөр бол олон улсад магадлагдаад байгаа. За мэргэжил чиглэлүүдийн хувьд одоо яг энэ одоо MBA хөтөлбөр маань ингээд 9 үндсэн чиглэлээр мэргэжилтэй нэгтгэж байна. Биз. За манай менежментийн чиглэлийн магистрийн зэрэг хөтөлбөр бол үндсэндээ нэг 11 чиглэл. За бид сүүлийн 3-ыг бол шинээр одоо босруулаад сая хөтөлбөрийн шинжилгээд хөлбөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментээр шинэ хөтөлбөр одоо магистрийн зэрэг шинэ хөтөлбөр нэгээд одоо амжилттай нэгдэх төсөлтөд хийсэн. За бүтээн инженерийн удирдлага, entrepreneurship, инновацийн менежментээс бид хөтөлбөр босруулаад зарим хөтөлбөрнүүд эсрэг авч байгаа. За ингээд мөн аялал жуулчлал, нийгмийн ажил, нийгмийн удирдлага, соёл судлалын чиглэлээр бол бас бид хөтөлбөртэй ийм одоо за ингээд цаашдаа бол модулын сургалт, эдийн засаг менежмент, бизнесийн удирдлагын чиглэл, нийгмийн ажил, менежмент, аялал жуулчлалын чиглэлээр бол бид модулын сургалтуудыг бол санал болгож байгаа. За энд бол жишээ байгаа зүгээр нэг манай профессорын багийн жишээндээ за нэг 8 одоо модулын сургалтыг санал болгодог. Тэгээд өдөр аж ахуйн газрууд юм уу боомлын захиалгад сургалтыг одоо явуулах болцоотой юм байна. За ингээд боломж судалгааны чиглэлийг аваад үзсэн бол бид нар хотын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд нийс хотын нийгмийн эдийн засгийн ижүүрийн судалгаа хийх одоо болцоотой байна. За манай хувьд сая Өмнөговь аймгийн одоо нийгмийн эдийн засгийн ижүүрийн судалгаар манай эрдэмтэд хамтраад улсын их хурлын гишүүн одоо Амар зайгийн санаачлал захиалгаар бол нэг амжилттай одоо хүлээлгэж өгсөн. Тэр Өмнөговьтэй маш том хамтын ажиллагааны гэрээ байгаа бид нар бол ажиллаж байна. За Өмнөговь дээр бол одоо магистрийн болон одоо бусад шүтээсийн бас инженерийн ийм чухал хэрэгцээтэй байгаа мэдлэгүүдийг энд бэлтгэхээр ихний одоо ажлууд бол хийгдэж явж байна. За ингээд нийс хотын одоо хөгжлийн хөтөлбөр, нийс инноватив бүтээлч одоо нийслэлийн хөгжлийн концепт, ухаалаг хотын хөгжлийн шийдэл, за Улаанбаатар хотын инновацийн чадварын хэмжээ, за нийслэлийн одоо инновацийн дэд бүтц хөгжүүлэх арга зам шийдлүүд, за нийгмийн аудитыг одоо хамтарч одоо хотын тогтчид, цэвэрлэгээ, засаг хөгжлийн гэх мэт дээр бол их салтай байна. За манай бол бас тийм туршлага бий. Бид 2012 онд одоо нийслэлийн засгийн ажлын албатай хамтраад инновацийн чадварын Улаанбаатар хотын инновацийн чадварын үнэлгээ хийжсэн. За мөн нийслэл хотыг инноватив Улаанбаатар болгож үзэх концепцийг, хөтөлбөрийн концепцийг бол бид нараас бослуулж тухайн үед бол хүлээлгэж өгч байна. За одоо сүүлийн үед бол энэ дэлхийн хотууд инноватив Токио гэдэг одоо 90-ад оноос хөгжүүлсэн байдаг. Нийслэл хотоо бол яг инновацийн чиглэлээр хөгжүүлсэн байдаг. За креатив капитал сэтгүүл гэж хөтөлбөрийг хөгжүүлсэн байдаг. Тэгээ маш их одоо амжилт болсон. Ийм хөтөлбөрүүд хэлбэр бол байгаа. Энэ талаар бид бас хамтарч ажиллах ийм болцоотой юм аа гэдэг бас хэлмээр байгаамаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Шинжлэх бизнесийн төлөвлөлт хэсгээр шинжлэх ухааны академийн инновац мэдээллийн хэсгийн дарга Д. Бакрыг инновацийн зочид төлөөлөгч та бүхний өглөөний мэндийг баярлалаа. За тэгэхээр энд шинжлэх ухааны бизнесийн төлөвлөлийн талаар илүүтэй ярих гэж та бүхэнтэй санал солилцож ирсэн байгаа. Тэгэхээр амжилттай бизнес эрхлэх юу гэж хэлдэг вэ гэхээр бүгдээрээ байрлал дахин байрлал гэж хэлдэг. Тэгвэл инновацийг хэрэгжүүлэх, амжилттай бизнес хэрэгжүүлэх бас нэгэн зүйлийг хэлээд ивэл түншлэл бас дахин түншлэл гэж хэлнэ байгаа. За тэгээд миний өнөөдөр энэ шинжлэх ухаан гэдэг үгний цаана та бүхэн эрдэм шинжилгээний байгууллага, боловсролын байгууллагуудыг бүгдийг хамтдаж ажиллаараа. За бизнес гэвэл үйлдвэр үйлчилгээний байгууллагуудыг бас бүгдийг алгараа ажилламаар байна. Түншлэл яг яагаад түншлэх гэдэг юм бэ? Өнөөдөр өмнөх хэлтгэлүүд болон нээлтийн үгэн дээр бас олон дуртай тийм амжилттай хамтын ажиллагаа хэрэгжүүлж амжилтанд хүрэх үр ашиг баялагийг бий болгох гэж хэлсэн. Ийм түншлэл гэж хэлж байна. Тэгэхээр энэ түншлэлийг хийх гэж байгаа хоёр тал бол хэн нэгэндээ хэрэгцээтэй байгаа зүйлүүдийг бий болгох талтай хамтран ажиллах түншлэл зорилготой байдаг. Тэгэхээр түншлэлийг хэрэгжүүлэхэд хамгийн гол юм бол харилцаа шиг бид нар win-win гэж хэлдэг. За ингээд ярих юм бол шинжлэх ухааны байгууллагын одоо ярьж байгаа тал нь юу вэ гэвэл шинжлэх ухаанаа хөгжүүлэх шинэ мэдлэг байгууллагт оршин байгаа аливаа нэг зүйлийг танин мэдэх түүнийг нэм болгох шинжлэх ухаанаа хөгжүүлэх ийм зорилготой байдаг бол бизнесийн талын бол ерөөсөө өсөлтөөнийхөө давуу талыг бий болох нийгэм тэргүүний зорилго нь байдаг. За тэгэхээр өсөлтөөний давуу талыг яагаад бий болгох вэ? Компаниуд зорилдог вэ гэхээр та бүхэн энэ нэг графикийг харуулж үзэж байна. За тэгэхээр
альва нэг шинэ технологи юм уу шинэ бизнесийн болгон бол өөрийн гэсэн амьдрах хугацаа буюу бизнесийн мөрчлөлттэй байдаг. За сүүлийн үед бол энэ мэдээллийн технологийн буюу энэ технологийн хөрөнгө хөгжөлтэй үед бол технологийн бизнесийн мөрчлөлт маш богино болсон та бүхэн мэдж байгаа. Бараг 6-аас 1 жилийн хугацаатай өсрөнгөө хурдтай хурдан хурдан солигддог юм болсон байна. За тэгэхээр нэг бизнесийн мөрчлөлт олж байгаа нийт орлогыг энэ гурвалжинд үсэнд багтсан гэж үзье тийм. Тэгэх юм бол тухайн шинэ бизнесийг анх одоо нэг олруулсан оруулж ирсэн инноваторууд юм уу эхлэн оролцогчид гэдэг нь маш цөөхөн хөв боловч за яг нэг олж байгаа орлогыг ашиг орлогыг хүртэж байгаа хэмжээгээр нь харах юм бол ихэнх орлогыг бид нар хүртэж идэг. Бид нар бол ярихдаа өрмийн хаана гэж ярьдаг тийм. За тэгвэл нөгөө өрсөлдөөний давуу тал бол маш багатай хожууд байгаагч магадгүй хоцрогсод бол хамгийн сүүлийн буюу бизнес мөрчлөгийн төгсгөл хэсэг дээр нь маш бага орлого ингэж олдог байна. Тэгэхээр компанийн хувьд бол өрсөлдөөний давуу талаа бий болгож энэ зах зээлийн ширүүн өрсөлдөөнд тодорхой ашиг орлогыг олох тогтвортой үйл ажиллагаа явуулахаар зорилдог байгаа. Тэгэхээр энэ өрсөлдөөний давуу талаа бий болгохын тулд шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч ажилласан түншлэлүүд өнөөдөр амжилттай явж байгаа. Та бидний сайн мэддэг Silicon Valley гэдэг Цахиурийн өмгийн бодит түүх бол яг амжилттай явагдсан хамгийн сайн түүх бол яг энэ дээр үндэслэн байдаг. За тэгээд хамтын ажиллагаануудын төрөл гэдэг нь уламжлалт нэг юм 5 хэсгээр явсаар ирж байгаа. Тэгээд үний нөөц технологи за тэгээд стартап спин-офф компаниуд за мэдлэг дамжуулалтын тодорхой хэмжээгээр үйлчлэлийн нэг юм хэрэгтэй. За энэ бүхэн маань тэгээд яг ямар хөө одоо түншлэлийг хугацаанд аваад үзэх юм бол ямар хугацаатай байдаг вэ гэдэг ингээд аваад үзэхлээр. За яг инновац түншлэл гэдэг ингээд үзэхлээр инновац маань өөрөө маш урт процесс. Дөрөв оюун сэтгэл багтар ярианаас онгон суулгагдсан тийм. Суурь судалгаанаас бүр эцсийн хэрэглээнд хүртэл нийт урт хугацаанд нь инновацийн процессыг авч үзэж байна. За тэгвэл богино хугацааны хамтын ажиллагаанууд манай улсад бол байна. 5-аас хэрвээ 5-аар унах юм бол 5 оноо тийм. За дунд хугацааны буюу одоо нэг тухайн нэг бүтээгдэхүүн юм уу ямар нэгэн асуудлыг шийдвэрлсэн хамтын ажиллагаанууд бас байна. 1-3 жил үргэлжилж байгаа хамтарсан төсөлтүүдийг бизнесийн байгууллагын шинжлэх ухааны байгууллагууд хамтран хэрэгжүүлсээр ирж байна. За энэ бол 1-3 жилийн хугацаатай. За урт хугацааны түншлэл буюу 5-аас 10 жил тийм. Яг энэ стратегийн түншлэл гэж нэрлэдэг. Энэ түншлэлүүд харин Монгол улсад маш хавтан байна. Бараг байхгүй ажиллах юм байна. За энэ урт хугацааны түншлэл буюу стратегийн түншлэл бол харин нөгөө дээрийн нийлдэг компани өрсөлдөөний давуу талыг бий болгох маш чухал үүрэгтэй юм байдаг. За тэгэхээр энэ түншлэлийг бий болгосон компаниудын хувьд инновацийн түвшингээр буюу одоо өрсөлдөх чадвар зах зээлд эзэж байгаа байр суурийг аваад үзэх юм бол маш өндөр байдаг. За компани мэдлэг дамжиж байгаа тоо хэмжээгээр ч гэсэн харьцангуй өндөр байдаг. За тэгвэл энэ дээр гарч байгаа дүнээс нь аваад үзэх юм бол одоо тухайн компани шинжилгээний байгууллагын түншлэлийн хэлбэр нь богино хугацааны байх юм бол дамжиж байгаа хэлбэр маш бага. Инновацийн түвшин гэсэн бага байдаг. За явандаа бол энэ зах зээлд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах маш өндөрлөг байдаг. За Монгол улсын хувьд шинжлэх ухааны байгууллагатай нэг хамтран ажилладаг инновацийн түвшин маш өндөр ийм компаниуд доогоор маш цөөхөн байгаа. Байхгүй гэж бодож байна. За тэгээд нөхцөл байдал маань яг өнөөдөр манай улсад ямар байгаа вэ гэхээр за энэ 18,000 ба 5,000 гэдэг. Энэ бол манай улс шинэ тогтолцоонд орсноос хойш 20 жил, биднээс өмнөх 20 жил бүртгэгдсэн зүгээр оюуны өвч буюу патентын тоо юм байна. Уул чи 18,000 гэдэг уулнуудын 20,000 ба тэгээд нөгөө 20 жилээр нь үзэхлээр шинэ бүтээл онцлог санд гэдэг тоо маань 18,000 үүсдэг. За манай улсын одоо шинэ патентын тухай хуультай болсноос хойш 5,000 орчим патент бүртгэлтэй байдаг. За эндээс үйлдвэр үйлчилгээний салбарт шийдсэн буюу нэгдэрсэн хэрэгэлсэн тоон гэвэл өмнөх жилүүдэд нь бол 1000-аар хэмжигддэг бол сүүлийн 20 жилд бол энэ зүгээр улсад бүртгэлтэй байгаа нь 10-аар хэмжигдсэн 100-аад ийм байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл бизнесийн байгууллагууд шинэ технологиг хэрэглэхгүй байгаа юм уу тэрэн шиг үгүй байхгүй. Шинэ технологиг маш ихээр авч хэрэглэж таардаг талтай ажиллаж байгаа. Зүгээр эдгээр бүртгэлүүд нь бол байхгүй байгаа. Хамтын ажиллагаанд
дотоодын шинжилгээний байгууллагуудтай хамтарсан хамтын ажиллагаа маш сул байгааг нь харуулж байна. Нөгөө талаас олон улсын маш олон индексүүд байдаг. За эдийн засгийн форум болоод дэлхийн оюун эмчийн байгууллагаас гаргадаг глобал инновацийн индекс ч юм уу эсвэл мэдээллийн технологийн индекс гэдэг. За энэ бол би өнгөрсөн оны 2016 оны инновацийн индексээс нэг хэдэн үзүүлэлтүүдийг тавьсан байна. Тэгэхээр түрүү онцлог докторийн ихтгэл гарч ирсэн нөгөө инновацийн интеграц харилцаа холбоо гэдэг юм манай улсад ямар байсан бэ гэхээр 128-120 ч гэсэн байна. За тэгээд их сургууль ажилтнуудын судалгааны хамтын ажиллагаа гэхээр 104. За мэдлэг нь нөлөөлж байгаа нөлөөллөөр гэхээр 115 буюу Монгол улсын шинжилгээний байгууллагуудыг үйлдвэрлэж байгаа мэдлэг огт үр нөлөөгүй байна гэсэн үг. За судалгаа үзүүлэлтийн чадах нь бол 97. Тэгсэн хэрнээ дээд боловсролын төвшнгөөр 70 буюу дундаж байна. Тэгэхээр энэ бол юу харуулдаг вэ гэхээр уг нь бол шинжилгээний байгууллага юм уу дээд боловсролын эрдэм мэдлэг чадвар нь байна уу гэж байгаа шиг байна. Тэгэхээр хамтын ажиллагаа байхгүй учраас бусад үзүүлэлтүүд одоо энэ хамтын ажиллагаа байхгүй байгааг харуулдаг ийм үзүүлэлт байж байна. За энэ экспорт импортын тэнцвэртэй ажиллагаа гэхээр энэ дээр та бүхэн сайн мэдж байгаа өмнө одоо хөгжин шинжилгээ орон нутгаар гарч ирсэн судалгаанууд бас байдаг тийм. Энийг дуртай гэж бодсон. Экспортын бүтээгдэхүүнд шингэсэн нөгөө технологийн хэмжээгээр нь гаргасан үзүүлэлтүүд байдаг. Тэгэхээр технологи огт шингээгүй бүтээгдэхүүний экспорт хийж байгаа бол талаас илүү эзэлсээр байгаа. За тэгээд нөгөө олон улсын эдийн засгийн хөгжлийн хамтын гаргасан аргачлалаар өндөр технологи, нам технологи, өнгө технологи гэдэг өндөр технологи бүтээгдэхүүнүүд бол за тэгээд энэ дотоодын бүтээгдэхүүний импортоос харах байж энэ судалгааг бол нарийн гаргаж ирсэн тоо одоогоор бас байхгүй. Тэгэхээр энэ дугаар судлаач энэ дээр анхаарал хандуулж ерөнхийдөө олон улсын байгууллагуудын зөвлөлтүүд бол дотоодод үйлдвэрлэж байгаа нэг бүтээгдэхүүний импортын бүтээгдэхүүнээс харах байж 30-40% хүртэл энэ бол эдийн засгийн аюулгүй байдал нөлөөлж байгаа гэж үздэг. Манайх одоо яг ямар хөтэй байдал юм бол за тэгээ ойлголтын зөрүү, соёлын зөрүү маш өндөр байсаар байгаа. Бид нар өнөөдөр энэ хэдийгээр бүгдээрээ суугаад инновацыг ярьж байгаа чи яг инновацыг яаж хэрхэн хэрэгжүүлэх вэ? Инновац гэдэг нь юу вэ гэдэг нь тэгэхээр шатандаа өөр ойлголттой шиг юм байна. За тэгээ асуудлыг маш тонхон нөгөө түншлэл рүүгээ хашгаад энд бол 3 асуудал байна уу гэж ерөнхийдөө сонс. Таахны хаалгыг хандуулж ирсэн байна. Тэгэхээр шинжилгээний байгууллагын дийлэнх судалгаа өнөөдөр голсын төсвөрийг хийж байгаа. Тэгэхээр юу гэж хэлээд юм гэхээр нөгөө мэдлэг бол шинжилгээний байгууллага ямар ч байсан улсын төсвөрөөр хийгээд гаргаад тавиад байгаа. За нөгөө талд нь тэдгээр мэдлгүүд нь дамжихгүй байна гэхээр чи энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр хийж тавьчихад шинжилгээний байгууллагууд нь түүнийг дэлгэрүүлэх хамтаа манлайлал нь байхгүй байна. За маш цөөхөн аж ахуйн нэгж бол R&D-ийн төсөвтэй. Ингээд хэлэхээр R&D-ийн маш бага төсөвтэй компаниуд байгаа учраас өрсөлдөөний давуу тал нь маш сул байгаа. Дэлхийн том глобал гэж бид нэр үндэстэн намсан компаниуд гэж ярьдаг. Том компаниудтай өрсөлдөх чадварын тухай ярих хараахан ийшт байна ч гэж зарим хүмүүс хэлдэг. За тэгэхээр ерөнхийдөө өрсөлдөөний давуу тал нь маш сул байгаа. За хамтарсан судалгаа үйлчилгээний хэрэгцээ байна уу гэж байна. За сүүлийн үед бол тодорхой салбаруудад шинэ технологи, шинэ одоо инновацийг нэвтрүүлж байгаа жишээнүүд байна. За жишээлбэл одоо юу гэдэг нь лендинг гэдэг юм уу тийм санхүүгийн одоо бидний хэлэхээр бол нийгмийн инновацийг хийж байгаа ийм жишээ байна. За тэгээд энэ бол юу гаргалаад байна гэхээр нөгөө түншлэл маань нэг асуудал байгаа. Энэ түншлэлийг хэн хийж хэн одоо хийх ёстой гэхээр шинжилгээний байгууллага мандат гэсэн юм. Мэдлэгээ бий болгоод гаргаад тавьсан байгаа. Мэдлэгээ нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргээ ерөнхийдөө сул биелүүлж гэсэн юм ойлголттой байна. Тэгэхээр ерөнхийдөө эндээс дүгнэж хэлэхэд шинжилгээний байгууллага мандат хэрэгтэй. Стратегийн төлөвлөлтийг олноор хийх хэрэгтэй. За түншлээ маш түүгээр өгөх хэрэгтэй. Энэ одоогоор бол хит шинжилгээний хүмүүст тэгэхээр академик хэрэгжүүлээ гэдэг ойлголтыг зөрүүлдэг. За бизнесийн хүн гэхлээр одоо манай шинжилгээний зарим хүмүүс бол хитрхи мөнгө зоос яриад ашиг хонжоо хайгаад яриад шиг байна. Ингээ ойлголцохгүй байна. Бид нар бол одоо энэ шинжилгээний сайн сайхныг хатаж ажилламаар гэсэн ийм ойлголтын зөрүүнийг гаргадаг. Тэгэхээр айл алийг сайн ойлгох гэдэг юм
улсууд энэ төлөвлөлтийг удирдах явмаар байна. За хамтрах зорилгоо тогтоох шаардлагатай. За ихтгэл гэдэг зүйлийг бүтээх хэрэгтэй. Энэ мэдээж энэ ихтгэлийг бүтээхийн тулд эргээд аль нэг тал манлайлалыг өгөх хэрэгтэй. За шинжлэхүүний байгууллагын илүү манлайлалыг өгөх хэрэгтэй. За аль нэг хамтын ажиллагаа буюу стратеги хэмжлүүдийн оюуны өмчийн ашигын одоо арилжаанд энэ хэд төвлөх байдал бол нэлээд түгээмэл харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд төрөлх рүү дагуулдаг. Тэгэхээр энэ арилжааны ашиг төвлөх шаардлага байна. За нөгөө хэдүүлээ инновацийн интеграц юм уу, инновацийн линк судалгаа гэдэг бол салбар дундын судалгаа маш их сул байгаа юм шиг. Тэгэхээр салбар дундын судалгаануудыг анхаарах шаардлагатай байна. За бидэнд юу хэрэгтэй байгаа юм бэ? Юу бүтээж болох юм бэ гэх талаар тодорхой тогтмол уулзах зөвлөгөөний хийж байна. Энэ бүх одоо ажлын үр дүнд түншлэл яваад за тэгээд үр шим бүрдэх хугацаа гэдэг нь гэхээр бас тодорхой хугацаа авдаг. Энэ бүхнээс бүгдээ тодорхой ойлголттой байна. Өөрөөр хэлбэл инновацийн бүсгээд энэ бол олон улсын судалгааны байгууллагуудын гаргасан ерөнхий дүр зураг. Тэгэхээр инновацийн бүс бол ерөнхийдөө зах зээлд нэвтрэх хугацаа буюу үр шимийн хүртэх хугацаа бол 2-15 жилийн хугацаатай. За санхүүжилтийн хувьд бол ер нь бол дундаас дээш буюу их хэмжээний санхүүжилтийг шаарддаг юм инновацийн бүс байдаг. За тэгэхээр компаниудын судалгаа үржүүлэлтийн чадах бол мэдээ санхүүжилтийн хэмжээ бага. Богино хугацаанд үр шимийн хүртэхийн судалгаа үржүүлэлтэнд анхаардаг. За хэрэглээний судалгаа бол ерөнхийдөө тэр чигээр инновацийн бүстэй байдаг. Суурь судалгаа маань бол ерөнхийдөө инновацийн бүсээс гарсан байдалтай байдаг. За энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд энэ хамтарсан хөтөлбөрүүд олноор хэрэгжүүлэх буюу нөгөө түншлэлийг сайн хөгжүүлэх юм бол инновац буюу одоо бидний хэлдэг байгаа баялаг бүтээгдэхүүнүүд амжилттай хэрэгждэг юм байна. Тэгэхээр ер нь эцсийн дүгнэлт хэлэхэд бол түншлэл буюу нөгөө синержи эффектийг үүсгэх түншлэлийг үүсгэхэд анхаарч ажиллах маш чухал байна. Тэгэхээр шинжлэхүүний байгууллагуудын хувьд тухайлбал ерөнхийдөө одоо бий болгосон шинэ бичлэгүүдээр үйлдвэр үйлчлэгийн салбаруудад чөлөөтэй нэвтрүүлэхийн манлайлалыг өгөх шаардлагатай өнөөдөр Монгол улсад бий болсон байна гэж таах анхаарч байна. Инновацийн төвлөрөл цагтаа багтаагаар гэсэн үг шээс нэг олон айхтар нэг тоолсон. Эсвэл орсон гол миний таах өнөөдөр таахны нэгтгэх зүйлийг өгүүлж байгаа. Тэгэхээр анхаарал хандуулаасаа гэж үзсэн гол зүйл маань түншлэл байлаа. Тэгээд түншлэлтэй шинжлэхүүний байгууллагууд түншлэлтэй манлайлал өгүүлж гэж хэлж байгаа. Тэгэхээр нөгөө инновацийн олон загварууд байдаг. Түрүүн бонсон загварыг хэлсэн бодлоо түр хоёрын шилжүүлэлт шинжилгээний байгууллагын манлайлал хамтын ажиллагаа гэж. Тэгэхээр төртөө бол хувийн хвшил бол хамтын ажиллагаа хийж л байгаа. Өссөн үсэг үйлчлэгийг нь авч байгаа учраас. Шинжлэхүүний байгууллагууд нь өссөн үсэг төртөөгөө бол түншлэлийн харьцаанд байж байгаа. Гэхдээ гэтэл хувийн хвшил шинжлэхүүний байгууллагуудын түншлэл ямар байгаа вэ гэдэг нь түүнд анхаарал хандуулахаас гэж хүссэн учраас яг энэ түншлэл тэгээд энэ манлайлал шинжлэхүүний байгууллагууд манлайлал гэж ярьж байна. Шинжлэхүүний академийн хувьд бол манад байгаа шинжлэхүүний академийн хажууд байгаа тодорхой шинэ мэдлэг, технологи, оюун юмч чиг тодорхой хугацаанд буюу 2-3 жил шаардлага хангасан үйлдвэр үйлчлэгийн байгууллагуудад нийлдэлийн хэлбэр буюу өмнө төлбөрүүд хэлцээр олох манлайлалыг үзүүлэх шийдвэр гарсан. Тэгээд маргааш болох инновацийн нээлттэй хэсгээр зарим технологиудыг танилцуулах, ганц инновацийн болгоомжийг хязгаарлахдаггүйгээр ирэх жилүүдэд яг энэ зарчмаар ажиллана гэсэн манлайлалыг үзүүлэхээр улсныг таахад бол хатаа заадаг байлаа. Тэрсэн батлагтай баярлалаа. Дараагийн хэлбэл бизнесийн салбарын боловсруулалтын шаардлага гэдэг Монголын мэргэжлийн нэгэн боловсролын институтийн удирдах сургуулийн дараа бүгд хэрэгжиж төвшил. За өнөөдрийн семинарт хүрэлцэн та бүхэндээ өнөөдрийн хүргье. Тэгээд миний өнөөдрийн ярилцлага бол Монголын мэргэжлийн институтын чиглэлээс биш, бизнесийн төлөвлөлт зүгээс сургуулийн
байгууллагуудаа боловсролын байгууллагуудаа хамтран ажиллах талаар ер нь бизнесийн байгууллагууд боловсон хүчний талаар ямар хөө шаардлага тавьж ямар хөө хэрэгцээ үүсэж байгаа талаар товчхон яриа гэж бодсон юм аа. Тэгэхээр өнөөдөр боловсон хүчний эрх хэрэгцээний талаар товчхон ярихын тулд өмнө бизнесийн орчны талаар өнөөдрийн юм боловсон хүчний нөхцөл байдал ойлгоцоод амжилт төвшин байгаа орчин үеийн ажилтнанд тавигдж байгаа шаардлагууд ирээдүйн өөрчлөж байгаа хандлагууд орчин үеийн бизнесаа мэдээллийн систем гэсэн талаар товчхон хэлцээд гэж хэлсэн байгаа. Бизнесийн байгууллагад боловсон хүчин таарна гэдэг тухай бид маш их ярьдаг. Яг үнэндээ бол боловсон хүчин бизнесийн орчинд тааруулж хэлбэл бас зүгээр юм болов гэдэг ийм санаа бол хэлэгцээ. Өнөөдөр бизнесийн орчин маш их өөрчлөгдөхийн хэрээр ажлын орчин өөрөө бас дахин өөрчлөгдөх байгаа. Ажил хийж байгаа хүмүүсийн ажлын орчин бизнес төрний байнга өөрчлөгдөж байгаа. Тухайлбал одоо бизнес томоохон компани менежер байх гэдэг нэг томоохон ажлууд үүсэж байна. За өөрөө бизнесээ удирддаг хүмүүсийг бэлтгэж боловсруулах шаардлага байна. Жижиг компанида хамтран ажилладаг хүмүүстийг бас оруулаад биедаасан үйл ажиллагаа хийдэг хүн гэрээд аж ахуйн нэгжүүдийг ажилладаг. Ийм боловсон хүчний шаардлагууд бол өнөөдөр бизнесийн орчинд зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр бизнесийн байгууллагад зориулж биш, бизнесийн орчин боловсон хүчнийг бэлтгэх тухай боловсролын байгууллагууд маань анхаарал шаардлагатай байгаа гэдгийг бол хэлсэн юм аа. За өнөөдөр байгаа статистик мэдээлэлээр нийтдээ 95 дээд боловсролын сургуульд 157 мянган суралцж байна. За үүнээс жид болгонд 40 орчим мянган эсэгч орж 35 мянга орчим төгсөгч болж байна. За үүний дөнгөж 30.9% бол ажлын байраар хангагдж байна гэсэн энэ статистик мэдээлэл. Тэгээ энэ эрэлт нийлүүлэлтийн хувьд бол маш их зөрүүтэй байгаа даа. За энэ эрэлт нийлүүлэлтийн зөрүүний асуудал мэдээж тоо хэмжээ, чанар за тэгээд олон талын шалтгаанаас болж байгаа. За өнөөдөр энэ тухай нийлүүлэлтийн тухай биш, эрэлтийн тухай бол голчлон төвлөрөн ярина. Өөрөөр хэлбэл ямар хөө боловсон хүчнийг бизнесийн байгууллагууд өнөөдөр хүсэж хүлээж байгаа вэ гэдэг талаар цаана хэлсэн юм аа. За тэгэхээр уламжлалт хандлагаараа бол аливаа ажилтны бизнесийн байгууллагын зорилтын дагуу үйл ажиллагаанд оролцдог байх гэдэг ийм шаардлага тавьдаг байсан. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын үйл ажиллагаа зорилтыг дэмжиж оролцдог. Одоо орчин үеийн шаардлага бол зорилтыг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хөтлөх, оролцох замаар байгууллагуудаар үнэлсэн оруулах тийм шаардлагууд бол тавигдаж эхэлж байгаа. За ур чадварын хувьд бол ихтэй сургуулиуд төгссөн дипломтой байхад тэр мэргэжлийн ур чадварыг бол хангана гэж үзчихсэн бол өнөөдөр өөрийгөө таних суур ур чадварыг бас эзэмшсэн, тухайн ажлыг хийхэд шаардлагатай бас ур чадварыг эзэмшсэн, ажил шилжилтийн үед шаардлагатай олон талын чадваруудыг эзэмшсэн ийм боловсон хүчнүүд бол бизнесийн орчинд зайлшгүй шаардлагатай болж байгааг бид нар бас анзаарч байгаа хаа. Тэгэхээр одоо энэ өөрийгөө таних болон суур ур чадвар энэ асуудлуудыг бол дэлгэрүүлээд товчхон ярих гэж бодож байна. Тэгэхээр бизнесийн байгууллагууд зах зээл дээр өөрийгөө хаана өрших үү, хаашаа явах уу гэж дандаа хөгжлийн тухай бодож стартап барьцтай бол тодорхойлж идэг. Бүтээгдэхүүн үйлчлэгээ ч гэсэн сэтгэлгээний хувьд бол бодиттой байршлахын хамтхан байшил бүгд. Яг үнтэй адилхан боловсон хүчнүүд бас өөрсдөө байгууллага дотроо тэр эзлэх байр суурийн тухай байн бодож өөрчлөлтийн тухай сэтгэж байхгүй бол тогтмол нэг байран дээр байж их боловсон хүчин гэж өнөөдөр байхгүй болсон. За тэгэхээр боловсон хүчин өөрөө байгууллагатай байрших байршил, бизнесийн байгууллага салбартаа байрших байршил хоёрын хөдөлгөөний зөрүүнүүд бас үүсэж бас байгаа. Тийм учраас сургуулиудаар бэлтгэж байгаа боловсон хүчнүүд маань бас тэр тухайгаа бодож карьерээ төлөвлөж ирэх зайлшгүй шаардлага байж байгаа. За мэдээж өөрийн арга барилаа олж авахын тулд 3 хүчнүүдээр суурин тодорхойлно. За сонирхол, үнэт зүйл, ур чадвар. За хувь хүнийхээ хувьд бол сонирхол, үнэт зүйл гэдэг бол маш тодорхой. Тухайн байгууллагада яг юу хийхдээ сайн байх вэ гэдэг талаар. Өөрөөр хэлбэл хүмүүстэй ажиллахдаа сайн байх уу, технологийн хэрэглээндээ сайн байх юм уу, хяналт болон нөлөөлөлтөд сайн байх юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл
тухайн байгууллагад явж байгаа ажилтан маань өөрөө мэрэгжил болон хийж байгаа ажилдаа дур сонирхолтой итгэл үнэмшилтэй байх зайлшгүй шаардлагатай болж байна. Аав ээжийнхээ нөлөөгөөр юм уу, найз нөхдөдийнхээ нөлөөгөөр эсвэл хэн нэгний нөлөөгөөр тодорхой мэрэгжил эзэмшчихэд ажилдаа дур сонирхолгүй, чадамжгүй боловсруулагчдаас бэлтгэх явдал байгаа учраас сонирхол гэдэг бол хамгийн чухал зүйл байна. Дээрээс нь үнэт зүйлийн асуудал бас маш их үнцэнтэй яригдж байгаа. Тухайн хүн боловсон хүчин өөрөө юугаар сэтэлжигддэг вэ гэдгийг бас өөрөө бас мэддэг хэрэгтэй. Мэдээж энэ бол санхүүгийн урамшууллаар цалин улсаар шийдэлжигдэн маш тодорхой карьерийг хөгжүүлэх мэддэг нэмэлтийн үүрэг даатгараар урамшигдэн эсвэл тодорхой ажлын карьер өөрчлөлтөөр бол тухайн боловсон хүчин сэтэлжигдэж ажлах орон дээр нь өсч байгаа гэж үздэг. Тэгээ энэ тал дээр бол манай төгсөгчдүүд бас өөрсдийн гэсэн ойлголцтой чадвар шатлалтай өөрийгөө ойлгосон байх гэж шаардлагатай. За ур чадварын хувьд бол юу хамгийн сайн хийх вэ гэдгээ бол ялангуяа боловсрол мэргэжлийн тал дээр бол сайн ойлгосон байх юм бол тухайн боловсон хүчин тухайн байгууллагад үнцэнтэй байхаар байна. Тэгэхээр бизнесийн байгууллагч гэсэн өөрөө нөгөө талаасаа зөв хүнийг зөв ажлын байран дээр тавих юм зорилготой байдаг. Энэ бол бизнесийн байгууллагч гэсэн төгс төгөлдөр хүнийг хайж байгаа бас биш. Тухайн ажлын байран дээр таарах хүнийг хайж идэг. Онцлог өөрчлөлт нь ажлын байрны өөрөө байнга өөрчлөгдөж идэг гэж байна. Тэгэхээр хүн бүр адилхан ур чадвартай байхадгүй ур чадвар дээр чадвартанд харуулаад ажлын байран дээр тавих нөгөө хүн өөрөө тэр ажлын байрны өөрчлөлтөөр тааж тэр онцлог таалан нийцүүлэх энэ хөгжлийн асуудал бол өөрийгөө тавьж мэдэх гэдэг маш том асуудлын суурь болж байгаа. За суур ур чадварын тухай бол бүгд мэднэ. Гэхдээ хүний суур ур чадварууд тасралтгүй өсөж хөгжиж сайжирч явах зайлшгүй шаардлага байж байгаа. За тухайлбал эмгэн чадвар, унших, бичиг, тооцоолон бодох яриг. Гэхдээ бизнесийн хэлээр тухайн ажлын байран дээр тавигдж байгаа тэр унших, бичиг чадварын тухай ярьж байгаа. Тэнд хамт олонтойгоо ойлголцож тэр хэлэл дээр ойлголцох тухай ярьж байна. За бодох чадварын асуудал ер нь сая одоо өнөөдөр ярьж байгаа ихэнх хүмүүс инновацийн талаар, креатив майндын талаар бас нэлээд ярьж байгаа шиг байна. Тэгэхээр тухайн өгөгдсөн даалгаврыг зөвхөн яс тас цаг хугацаанд нь зөв өгөгдсөн даалгаврын хэмжээнд гүйцэтгэдэг бол нэгөр асуудал. Түүнийг илүү бүтээж хэлбэрээр баяжуулж, асуудлыг шийдвэрлэх ур чадварыг гаргаж ирж, тодорхойгүй байдлаас тодорхой байдлыг олох, шийдлийг боловсруулах, дүрслэн бодох юм чадваруудыг хөгжүүлсэн байж тухайн байгууллагаа өгөгдсөн даалгавраас илүү үнцэн өгөн цаашдаа бол үнцэнтэй боловсон хүчин ийм шаардлага болж байгаа. За харилцааны чадвар. Манай зарим төгсөгчид яг тухайн сургуулиас өгч байгаа мэдлэг гэж үзээд гараад аж ахуй нэгжлэр гарахаараа бизнесийн байгууллагад олон нийтэд харьцахаараа бусдаар харьцах чадварыг эзэмшээгүй гэж байна. Тийм учраас ер нь бол одоо ялангуяа бодбоочлогдож байгаа үед бол олон соёлтой хүмүүстэй харьцах чадваруудыг, багийн ажиллагаа, хэлэлцээр хийх, нийгмийн хэсгүүдтэй харьцах чадваруудыг бол эзэмших нь бол зайлшгүй суур чадварын нэг хэсэг болж байгаа. За хүний өөрийнх нь чадвар. Өөртөө ямар ч итгэлгүй хүн тухайн байгууллагад хувь нэмэр оруулах бас боломж байхгүй. Өөрийгөө өдөрч таних хариуцлага гэдэг. Хариуцлагаас цугтаан гэдэг бол бас тодорхой хүний сэтгэл зүйн болон өөрийгөө мэдлэх гэж байгаа асуудал. Тэгэхээр энэ дээр бас төлөвшил зайлшгүй хэрэгжиж тухайн байгууллагадаа үнцэн нэмэр оруулнаа гэсэн ийм ойлголттой. За хариуцлага хүлээдэг болно гэдэг чинь өөрөөр хэлбэл өөртөө итгэх тухайн ажлын байрыг эзэмшиж байгаа гэдэг юм бас ойлгож байна. За ийм суур чадваруудыг бол бас зайлшгүй эзэмших шаардлагатай болж ирж байна. За ажил хийхдээ ямар хуу ур чадваруудыг эзэмших вэ гэж. Ихтэй сургуулиас сурсан мэдлэг гэдэг бол тодорхой форматаар, тодорхой загвараар маш өргөн цар хүрээтэй өгөгдөж байгаа мэдлэгүүд байдаг. Ер нь бол нийгмийн шинжлэх ухааны маш олон талбар тусалдаг манай ихтэй сургуулиудад өгчөж байгаа. Бизнесийн байгууллагад магадгүй тухайн жижигхэн цэг дээр эсвэл магадгүй тухайн ажил байран дээр энэ сурсан мэдлэгээ ашиглах чадвар өөрөө маш их хэцүү. Тухайлбал одоо бизнесийн санхүүгийн мэдлэгээр санхүүгийн боловсролоос сурсан хүмүүс яг тэр сургууль дээр сурсан чинь томьёо тооцоолол хийхгүй тэр өгөгдөл дата томьёо томьёолыг ажил дээрээсээ өөрөө олж энэ мэрэгжил олсон мэдлэгүүдээр тухайн байгууллагада ажлынхаа байранд ашиглаж хөрвүүлэх чадвар гэдэг бол маш том ур чадвар шаардлагатай. Тийм учраас төгсөгчдийн ихэнх маань өөрөө үндсэндээ ажил дээр очингуудаа ямар ч ихтгэл өнөмшөлгүй болдог, эсвэл ажлын байрныхаа талаар ямар ч ойлголцгүй сэтгэл готролтой болдог юм уу? Аль аль талын асуудал явагддаг.
Зарим нь бол сургуулиуд ерөөсөө юу ч өгөөгүй байна гэж үзэж ойлгож ирдэг. Зарим нь бизнесийн байгууллага бол ерөөсөө юу ч хэрэглэдэггүй юм байна. Бараг боловсрол хэрэглэхгүй гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ их сурсан зүйлийг тэр ажлын байранд ашиглах ур чадвар бол өнөөдөр бас үнцэнтэй тавигдж байгаа. Ажлын байранд тавигдж байгаа байж шаардлагатай байж байгаа. Дараагийн асуудал нь түрүүнээс яриад байгаа нэг карьер шийдвэрийг тодорхойлох. Бизнесийн орчныг өөрчлөлтөхийн хэрэг бизнесүүд өөрөө өөрчлөгдөн. Тэр өөрчлөлтөөр ажлын байрууд байнга өөрчлөгдөн. Тийм учраас өнөөдөр хийж байгаа ажил маргааш байхгүй, маргааш хийж байгаа ажил шин чанар нь нөгөөдөр өөрчлөгдөн. Энэ өөрчлөлтөнд өөрийгөө тодорхойлж ямар хуу шин чанартай ажлуудыг хийх үү гэдэг талаар олон ур чадваруудыг эзэмсэн, өөрийнхөө маргааш нөгөөдөр байх тэр орчин тойрныг судалж мэдсэн, түндэ таарсан чадваруудад ингэж суралцах зайлшгүй шаардлагатай байна. Энэ бол тухайн ажлыг хийхэд тухайн боловсролыг эзэмсэн хүн тавьдаг бас нэмэлт ур чадварууд зайлшгүй хэрэгтэй гэсэн юм санааг хэлсэн юм аа. За бизнесийн орчны өөрчлөлт, ялангуяа сүүлийн үед ярьж байгаа мэдээлэл технологийн орчны өөрчлөлтөөс бол намайг өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ бизнесийн орчин байнга өөрчлөгдөн, бизнес байнга өөрчлөгдөн гэдэг чинь ажлын байр уялдаа холбоо бүх өөрчлөгдөн, боловсон орчин өөрөө тийм уян хатан тэрэнд өөрчлөлтөд таар зогсох чадвартай итгэл үнэмшилтэй уян хатан ур чадвар эзэмших зайлшгүй шаардж байгаа гэдэг бол энэ бизнесийн орчны өөрчлөлтөөр хэлсэн юм аа. За тухайлбал сүүлийн үед бүх бизнесийн орчныг одоо нэг мэдээллийн систем гэдэг талаар ярьдаг. Мэдээллийн системийг маш олон талаас нь хүмүүс ярьж тайлбарлаж ороодог. За энд бол мэдээж тэр олон мэдээллийн системийн нэг тал одоо SCADA ч юм уу үйлдвэрлэлийн удирдлагын систем, баримт бичиг хэлбэрийн систем, нөөц төлөвлөлийн систем, за маш олон төрлийн ERP-нууд. За энэ олон ERP-нуудаас тэр BI гэдэг системийг гаргаж авах гэхлээр бизнесийн мэдээллийн систем нь өөрөө томьёологдож тодорхойлогдож явж байгаа. Магадгүй зарим үед энэ мэдээлэл цуглуулах, уруулах мэдээлэл нь байхгүй зөвхөн дан BI-ийг гадаа зах зээл дээрээс цуглуулсан мэдээлэл шийдвэр гаргахыг гаргах гэдэг ийм шаардлагууд ч бас зарим тохиолдлуудад тавигдж эхэлж байгаа. Тэгэхээр хүмүүс бол өгдлийг ойлгож хэлж чадхаасаа гадна тухайн ажил болгон дээр тэр өгдлийг хэрэглэж шийдвэр гаргаж чадах энэ чадвар хэрэгтэй. Тухайн өгдлийг аваад томьёолоод тооцоолоод байдаг. Тэн дээрээсээ үндэслээд дэвшил гаргахгүй, шийдвэр гаргахгүй байх юм бол хичнээн мянган өгдөлтэй гаргадаг. Ер нь бол өгдлийн дом гэж байдаг гэж байгаа. Нэг юм хиймээр байдаг, мэдээлэл цуглуулсаар байгаа тэгээд дуустдаг. Ер нь бол чадвартай шийдвэр гаргах юм бол цаадаггүй мэдээлэл дээр ч гэсэн шийдвэр гаргаж ахиц нэмэр хуу нэмэр гаргах боломжтой байна гэж үзэж байгаа учраас энэ мэдээллийн систем орчин үеийн шийдвэр гаргалтын энэ ур чадваруудыг эзэмшиж энэ мэдээллийн олон тогтцооны системийн айлч төвшөнд шийдвэр гаргаж чаддаг тийм ур чадварууд бол хэрэгтэй. Айлч төвшний мэдээлэл дээрээс өөрийн ажлын зохиол ажлын байран дээр гарсан ур шийдвэрийг бол гаргаж авах шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд бизнесийн байгууллагууд өнөөдөр байнга суралцах хандлагатай тийм боловсон хүчнийг бол хэрэгжиж байна. Угаасаа бизнес амьдралд гэх юм бол өөрөө бизнес нь өөрөө байнга сурч хөгжих шаардлагатай. Тэр боловсон хүчнүүд нь бас тийм хандлагатай чиглэлтэй итгэл үнэмшилтэй оюутнууд, залуучууд боловсон хүчин байж тухайн байгууллагууд нөлөөлнө. Энэ бол зайлшгүй шаардлага. За мөн бизнесийн байгууллага өөрөө одоо дүн тавьдаггүй цалин хасан гэдэг бол бизнесийн байгууллагын хамгийн муу арга хэмжээний асуудал. Тийм учраас тэр бизнесийн байгууллагуудаа нэмэр үнцэн өөрчлөлт бол өөрсдөө сэтгэлзүүлж идэвхжүүлэх сэтгэл ханамж урам зоригтой ажиллах тэр арга бий болсон тийм боловсон хүчин бол зайлшгүй шаардлагатай болж байгааг бас хэлэх хэрэгтэй байна. За 3 дугаар үнцэнтэй. Өөртөө болон байгууллагатай үнцэнтэй байх ийм хүсэл эрмэлзэлтэй боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлага байгаа. Бизнесийн орчин ч өөрөө ийм хэмжээний шаардлагууд боловсон хүчнүүдийг олж авснараа өөрөө үнцэнтэй боловсон хүчнтэй бас хэрэгтэй нөгөө win-win situation-д үсэх болов гэж бодож байна. Ингээд та бүхэндээ товчхон бизнесийн орчин, ямар хуу боловсон хүчин, ямар хуу хэвлэлтэй шаардлага байж байгаа талаар товчхон бодлоо. Баярлалаа. Тэгэхээр баярлалаа. Манай бизнесийн байгууллага Апофтед компаниг төлөөлж оролцож байгаа. Олон одоо сонгуульч ажлуудыг хийдэг байгаа учраас түрүү нэг сонгуульч ажлынхан байдлаар зарлагдсан. Ихтэй сургуулиудад ажил олгогчдод яг юу шаардлагатай байгаа гэдэг дээр их үнэтэй их санаа аваад ийм сайхан сонирхолтой хэлбэр тавьсан. Дахин таалахад илэрхийлье. За дараагийн хэлбэрийг одоо
сонсъё. Хөдөө аж ахуйн салбар дахь инновацийн туршлага сэдвээр хөдөө аж ахуйн сургуулийн инновац бизнесийн төвийн захирал доктор дэд профессор Б. Мухат. Аавын инновацийн 7 хоногийн үйлдвэрлэлийг инновацийн бүтээгчид инновацийн хэрэглэгчид ийм одоо 90 үеийг болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд тавжоо сарэлсээр 365 бүгд одоо инновацийн төлөвлөлт болж ирүүлээ. Анги таахан зөвхөн дэжхэн салбарт байгаа инновацийн төлөвлөл өрхөө байдалтай байна. Эдийг талаар товчхон хэлцүүлье. Агуулгын инновацийн бизнесийн төвийн талаар яг тэгэхээр салбарт байгаа инновацийг манай төвөөр төлж байгаа учраас хэлье. Өөрөөр хэлбэл салбарт инновац технологи хөгжүүлэх төрөөс батлан гаргасан баримтчгийн заалтуудаас хэлье. За тэгээд дэжхэн салбарт байгаа инновацийн тогтолцоо шинжилгээний талаар тодорхойлж байгаа бэрхшээл шийдвэрлэх арга замыг энэ бол жишээнд яг шинжилж байна. За манай инновацийн зөвлөлийн төвд бол ерөнхийдөө ихтэй болгосон 2006 онд болгосон яг явсаар байгаа. Янз бүрийн нэртэй ингээд явсаар байгаа. Тэгээд 2015 оноос инновацийн зөвлөлийн төв гэдэг нэртэйгээр үйл ажиллагаа үүсгэж байна. Тэгээд би хамт олон зүйлийг хамтран хийж байгаа. Бидний зорилго боловсролтой үдирч сургууль, түүний бүртгэл сургууль, харьяа ажиллагааны хөрөнгөний үйлдвэрлэлийн бий болгосон технологи инновацийг үйлдвэрлэх төлөв гэсэн юм л одоо гол зорилго шилжүүлэлтэйгээр ажиллаж байгаа. Инновац бизнес төвийн төвийн бүртгэгдсэн бодлогондоо бол энэ үдирч сургуулийн дижитал хэлсэн хэлний хөтөлбөрөөр явж идэг. Инновац бизнес төвийн төвийн мониторинг өөрийн хэрэгжсэн мэргэжилтэн гадаад харилцаа инновац экспертиз бизнесийн хөгжлийн таалаг мэдээлэл хэлцээр зураг судалгааны төв гарааны компаниуд инновацийн бүтээгдэхүүнийг илрүүлэх гэсэн ийм бүтцтэйгээр нийтдээ 10 мянган онцгой байдлаар хийж байгаа. За бидний одоо гол ураа бол бидний мэдлэг таны баялаг гэсэн одоо ийм ураатай явж байгаа. Зорилго бол үндсэндээ 4-5 модель байдаг. За үйл ажиллагаа маань яаж явагдах юм бэ? Энэ бол нэрвүүлэх зөвлөх ийм гол үйл ажиллагаа. Технологи дамжуулах юм үйл ажиллагаа явж байгаа. За энэ дээр бол тэгэхээр хөдөө аж ахуйн салбарын инновацийг ихлэхээр инновацийн бүтээгдэхүүний ийм каталогуудыг жил болгон гаргаад одоо үйлдвэрлэгчид, судлаачид, хэрэглэгчтэй бол өгдөг. Мөн одоо үзэсгэлэн тэгээд одоо энэ хор зөвлөгөөнүүдийг бол зохион байгуулж байгаа сургалт явуулдаг. Энэ бол сургалтын чиглэл нь юу гэдэг вэ? Би бакалавр, магистр, доктор сургалтаас бусад бүх сургалтуудыг явуулахыг хичээдэг. Мэргэжлийн зэрэг болох сургалтууд байна. Мэргэжлийн сургалтууд, танхимын сургалт, зайн сургалт, техникийн авторын үйлчлэл гэдэг өнөөдрийн чиглэлийн сургалтуудыг явуулж байгаа. За одоо харилцаа гэх юм бол хөдөө аж ахуйн сургуультай л одоо цагаатны ажиллагаа хөгжүүлж байгаа бүхэл тэтгэх сургууль бизнесийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Манайд бол инновац бизнес зөвлөлтөөр Монголын хөдөө сонин байж идэг зүйлүүдийг хэрэгсэл. За хан уул агро орон нутгийн хүчтэй аж ахуйн төлөвлөрийн газрын бас үйл ажиллагааны мэдээлэлээс авч явдаг. За бионы хөтөлбөрийн төв, ресурс төв, кафены 3 лаборатори, инновацийн бүтээгдэхүүн зүгээр гарааны компани нийтдээ 10 хөдөөч энэ салбарт 17 гарааны компани байгаа. 11 гарааны компаниуд бол манай төвөөр одоо үйлчлэгээ авч явж байгаа юм байна.
ингээд хоёр дахь хэсэг нь бол ер нь бол салбарын хөгжлийн зорилтыг хангахын тулд энэ хууль тогтоомжууд юу болсон гэдэг энэ зүйлүүдийг хэлжээ. За дөрөв хүнс хүлээлтийн талаар баримтлах бодлогод дэвшил үйлдвэрлэлийн шинжилгээ ухааны нөхцөлийг эзлэх суурилсан тогтвортой үйлчилж өгөх хөгжүүлэх инновацийг нэвтрүүлэх бүтээлийн нэмэгдүүлэх гэх ингээд заасан. За хүнс хүлээлтийн салбарын инновацийн хөтөлбөр аяг одоо бид бас батлуулсан. За энэ doktor хүнс хүлээлтийн салбарын үйлдвэрлэлийн бүтээл үргэлжлүүлсэн бүтэц чадварыг бүрдүүлэхээс тодорхой хөгжлийг хангах инновац экосистемийг хөгжүүлэх гэх нэгээр заасан. За энийг бас хөгжүүлэхийн төлөө явж байгаа. За ер нь бас инновац бүртгэх заасан заалтуудыг бол ингээд оруулсан юм байна. За өнгөрсөн 17 онд инновацийн хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг цааш яаж одоо явуулах талаар ингээд үйл ажиллагаа явуулаад эндээс тогтоол гарсан байгаа. За энэ инновацийн хуулийг хэрэгжүүлэх тогтоол дотор хувийн эрхлэн ажиллагааны бичиг, инновацийн үйл ажиллагааны тогтоол, нийтлэг үзүүлэлт, хамтын нурмын урлагийн санг байгуулах, үйл ажиллагаа эхлүүлэх гэх ингээд энэ бол миний манай хөгжсөн байгаа төсвийн уншаад явах. За мөн 2014 оны 3-нд эцний чуулганаас төсвийг гаргасан. За одоогор бол бидний үзэж байгаа бүтээгдэхүүн салбарын инновацийн тогтолцооны одоо төсөл баримжаасан юу авах вэ? Улсын хурл, улсын хурл дотор зөвлөлт нөхцөл үйлчлэгийн хууль байх юмаа гэж үзэж байгаа. Засгийн газар, аймаг нийслэлийн бүтээгдэхүүн газар, за бүтээгдэхүүн салбарын эдийн байгууллага, бүтээгдэхүүн сургууль, инновацийн төлөвлөрийн эдийн засгийн баг, гарааны болон компаниуд, хувийн хөгжлийн аж ахуйн үйлдвэрлэлүүд маш их байдаг. Тэгээд яагаад энэ зөвлөлт нөхцөл үйлчлэгийн хуулийг ингээд тодтогч бичиж байгаа юм гэхээр өнөөдөр салбарт хэрэгжиж байгаа нөхцөлөх гэж байгаа, зөвлөх гэж байгаа, технологи амжуулах гэж байгаа хууль одоо энэ инновацийг цааш явуулах гэсэн бүхэл байлаа. Бид бол нэлээд олон юмдаар үзэж оролцсон. Гэтэл энэ эрхлэн ямар ч зүйл тогтолцоо байхгүй учраас энэ бараг санаачсан бүх ажил маань хадмөрсөн. Энэ 15 оноос хойш энэ нэг бодлого хөгжөлтөд 2020 оны хооронд одоо байх засгийн газар энэ одоо санаач тогтоол хуулийн хүрээ энэ бүтээгдэхүүн салбарт зөвлөх нөхцөл үйлчлэгийн хууль гэдэг нэг батлуулахаар болсон. За энийг бол бид өөрсдийнхөө хамгийн том амжилт гэж үзэж байгаа. За энэ хууль гарснаа бол бүх зүйл тодорхой болно гэж үзэж байгаа. За бүтээгдэхүүн инновацийн сүлжээ энэ тогтолцоо ямар байх юм бэ? Бид бас энийг болон үзэж байгаа. За нэгдүгээр бол байгууллагын бүр дөрвөн ноёдсог докторийн хөтөлбөр гарч ирсэн. Яг энэ загварыг бол баримтлаж цааш явахыг бодсон. Байгууллагын инновацийн тогтолцоо гэдэг нь юу байх вэ? Эрдэнэт зөвлөхийн сан байх юм. Энэ эрдэнэт зөвлөхийн сан гэдэг юм бид байгуулсан гэж үзэж байгаа. Энд бол яг үхээр өнөөдөр бүтээгдэхүүн салбарт 450 орчим бидний зөвлөлт болохоор өгдөг байна. Тэгэхээр эдний бүх мэдээлэл судалгааны эдийн чиглэл гаргасны инновацийг бид бүртгээд тэгээд энийг бид бичүүлж байгаа юм. За хоёр дахь нь бол аймаг нийслэлийн хүнс хүлээлтийн газрууд хүнс хүлээлтийн яам энэ бүх газруудтай бид харилцаа болсон санал бичиж байгаа. Хоёр аймагаас тусдаа бүгдээр нэгэн байгуулсан. За энэ нэг санал бичгийн өрөөр бид хамтарч ажиллана. За дэшээ доош харилцан үйлдэлтэй явах юмаа энийг бид метро бичиж үзэж байгаа. За ингээд тэр нөгөө мега гэдэг нь хамгийн том бичээ болоод үзэж байгаа. Энэ хүнс хүлээлтийн хөгжүүлэлт яам осоос шинж фосфатын яамаар дамжуулаад засгийн газартай харилцаанаа салбарын инновац. Энийг бид Microsoft-ийн хэлсэн болгоно. Тэгэхээр одоогор бол бид 1-2 гişгтээ бид хэцүү хүрээнд хийсэн гэж үзэж байгаа. За гурав дахь нь бол зөвлөх нөхцөл үйлчлэгийн хууль гарсан дээр энэ бий болох хаа гэж байна. За ингээд энэ гурван холбоон дээрээс бол бүтээгдэхүүн салбарын инновацийн тогтолцоо бүрдүүлэх бол цаашаа явна гэж үзэж байна.
자, 함께 하시거나 어떤 도시의 기사를 무대에 출연하고 яаж ажиллаж байгаа юм бэ гэсэн чинь tunsilгээний байгууллага болон хувийн төвшлэлийн tunsilгээг бол хийж болох юм байна. Дээрээс нь бол төв маань бол дэмжиж ингээд явсан бол нэлээд үр дүнд хүрэх юм аа гэсэн. За ингээд бид бол хэрэгцээнд суурилсан инновацийн бүтээгдэхүүнийг цаана болгохыг зорьсон. За ингээд Мон Полимет гэдэг алтны уурхай эхлдэг энэ компанитай очиж уулзаад бидний холбоо нөхөн сэргийлтийн одоо нэлээд жишг юм компани гэж үздэг. За ингээд энд бол хэд хэдэн одоо дөрвөн юм ажлыг санал болгосон. Яоноосын хөрсөнд ашиглаж, яоноосын болоод ашиглаж, за нөхөн сэргийлсэн нэмийн ургамал тариалах, үр бүрэх технологи одоо хамтарч хэрэгжүүлэх гэсэн. Ингээд энэ маань одоо 2016 оны 11-ээс 22-ноос идэвхтэй байгуулаад ажилласан. За энэ дөрвөн үе шаттай үйл ажиллагааны үндсэндээ 3 үйл ажиллагаа нь бол эхэлсэн байгаа. За үр бүрэх одоо энэ бол тарихын үрийг гадна талаар нь одоо хөндрүүлэх гэж юу одоо процедур хийж байгаа юм. Энэний энэ дөрвөн технологиг ингээд нийтлүүлсээр нэг 5 дөрвний одоо борлуулалт хийх гэсэн зүйлийг тооцоолоод тэрнээс Монголын групп маань ямар хэмжээний ашиг ашигтай авах вэ? Энэс бизнес хүртэх төв ямар хойд энэ дээр бол яг үнэндээ одоо энэ бол зөвхөн бизнесийн байгууллага түшиний байгууллага гэж байна. Дараагийнх нь бол нийслэлийн үйлдвэр хөдөлгөөний газар энэс бизнес хүртэх болох хоорондоо хамт ажиллагааны хамжигчийн гэрээтэй бас цаашдаа ажилладаг. Энэ жишээгээр бол бүх аймгийн сүлдэж хадгалсан ажиллаж байна. Энэ бол төртөө одоо хийж байгаа шинжилгээний юугаа баталгаажуулсан юм гэрээ гэж хэлсэн. Энэ бол нийт 11 гаруй компаниуд хийж байгаа. За эндээс бол рецепт гэдэг малын юм үйлдвэрлэх компани, за Монгол экологийн бордоо гэдэг юм газар тариалны бордоо үйлдвэрлэх компани байгаа. За хаамаш гэдэг өдөржин техникийн сэлэг үйлдвэрлэх компани байгаа. За ингээд ер нь бол рецепт компаниуд малын энийг бол үйлдвэрлэж байгаа. Тэгээд янз бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэж байгаа. Энэ бол жилд 5,000-аас 20,000 тонн энэ бүтээгдэхүүн. За хамгийн одоо гол онцлог нэг компаниудын гарааны Монгол экологийн бордоо гэдэг компани. Гарааны Монгол экологийн ер нь Монгол орны газар тариалны бол жилд 150 орчим мянган тонн бордоо хэрэглэдэг. Ийм хэмжээний бордоо бол гаднаас авдаг. За Монгол экологийн бордоо компаниуд чойжос профессорын одоо бий болсон 4 патент өвөр Монголын үүднээс орноос хөрөнгө оруулалт хийгээд ингээд гарааны Монгол экологийн бордоо гэдэг компани байгуулсан. Энэ компани одоо хүчин чадал нь бол 50 орчим мянган тонн газар тариалны бордоо шууны сангас үнэний фермийн шивхтэй шивхнээс гаргаж авах ийм компани байгаа. За эдний холбоо үйл ажиллагаа нэлээд тогтвортой явж байгаа. Одоогийн байдлаар 15 орчим мянган тонн бордоо үйлдвэрлэсэн. Эндээс бид нэлээд хамтарч ажилласны төртөөгөө хамтарч ажилласны хүчин бол консультац хүмүүст яам эдний одоо бүтээгдэхүүнийг ямар ч хэлсэн эхний ээлжинд 1000 тонн бордоог нь бол бодлогдчихсан. За энэ бол төр гарааны компани хоорондын төлөв эхэлж байна. Энэ бол салцсан ойлголцоо цаашаа яваад иж болох юм байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ бол нийтдээ бол 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар болсон юм үйлдвэр. Энэ үйлдвэрийн ашиглалтанд ороод явахаар зэрэг бол хажуудалтай байж байгаа тэр Мон эг, тэгээд тэр хааны цаавар гэдэг юм бол бүх шивхийг авчиж байгаа учраас экологийн хувьд бол нэлээд дэмжлэг үзүүлж байгаа. Энэ зүйлүүд байгаа. За Монгол экологийн бордооны одоо юу бол харуулж. За гурав дахь нь бол энэ дэжх машины сэдв үйлдвэрлэх юм бол жишээл ийм одоо сумын хошуу гэж нэрлэдэг. Энийг бол Канадаас болон бусад одоо хятадаас 20-100 $-аар гэж оруулж ирдэг байна. Гэтэл манайд бол одоо металл босруулах үйлдвэр хөгжөөгүй учраас энэ за одоо байж байгаа ишийг бол манайх хийж чаддгүй, бусдыг бол хийж чаддаг. Тэгэхээр энэ нэлэгдэл хязгаараа илэрхийлэх үед ишин ганцаар өртчихдэг.
Тэгэхээр буцаагаад одоо энэ геометри формын сэргийгээд тэгээ ишийг ашиглаад ингээд ийм үйлдвэр явуулж байгаа. Тэгэхээр бид ганцыг нэг төрлөөр хийсэн бол одоо Монголд ашиглаж байгаа бүх төрлийн энэ сум өсөж байж байгаа. Энэ хаамаш гэх компани. Энэ бол одоо Монголын зах зээлийг эзэлж байгаа. Гэхдээ нэг хошууг нь 20,000 төгрөгөөр л. Энэ ишийг бол тариаланчдаас үнэгүй авчдаг. Буцаагаад өгөхөөс сэргийгээд бүлээн бүтээгдэхүүн болоод 20,000 төгрөг өгчтэй. Ийм компани энэ бол бас нэгдэл цаашаа ноцтой байгаа гэж хэлж байгаа. За энэ бол Испанийн байдал бол харагдчихэ. За бид яг өнөөдөр бизнес үйлчлийн төвийг одоо хэлье. Хүчтэй сургуулийн өнөөдөр бизнес үйлчлийн төв бол аж ахуйн тооцоон дээр явдаг. 10 хүний явдалтай ажилладаг. Энэ бол ганцхан одоо миний бие сургуулиас цалин авдаг бос хүмүүс маань үйл ажиллагаагаа өөрсдийнхөө санхүүг өсгөж ингэж салинжиж явж байгаа. Хүчтэй сургуулийн дэд тансыг ашигладаг. Тэгээ бид нар бол цаашдаа энэ яг яаж ажиллах вэ гэдэг ингээд яаж нэг болох вэ гэдэг шиг нэлээд хэдэн жижиг том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал Германы олон улсын энэ байгууллагатай хамтран 30 сургууль төвшиг бэлтгэсэн. Энэ бол юу гэхээр уулуурхай нөхөн сэргийлэлтийг хийдэг юм багш нарын бэлтгэж байна. За дараад нь бол одоо бас нэг зүйлийг бас ашиглаж энэ юу гэхээр түрүүн одоо манай бүх бэлтгэгчдийн төсөөлөн дээр гарсан. Ялангуяа одоо төвшин дараагийн хэлтэлтүүд харилцаа гэдэг юм маш чухал шүү гэж хэлсэн. Тэгэхээр бид нар бол энэс харилцаа гэдэг хичээлийг бий болгоод энэ хичээлийг бол баг Монголын их сургуулиуд бүх их сургуулиуд энэс харилцаа гэдэг хичээл ордог юм билээ. Энийг Queensland, Австралийн Queensland их сургуулийн энэс харилцаа гэдэг хичээлийг энэ сургуулийн төлөвлөгөө хөтөлбөрийн бүгдийг боловсруулаад хөдөө аж ахуйн сургуулийн төгсөх бүх мэргэжлийн ангийн сургуулийн төлөвлөгөөнд 3 гэдэг сонгон байдлаар оруулсан. За мөн дээр нь бол яг өгөхөөр энэс харилцаа гэдэг хичээлийн сурахчгийг нь одоо бас орчуулж хэрэглэхээр ингээд аваад ингээд ийм 3 кредиттэй хичээлүүд оруулчихсан. За эхний ээлжинд бол яг нэг 20 хэд оюутан бол сонгосон байгаа. Одоо 9 сараас эхлээд энэ нэлээд олон хөдөөж сургуульд 2000 оюутан төгсдөг. Тэрний 1000 орчим нь сонгох үзүүлж байна. За энэнийг яагаад биелж байгаа гэхээр нэг кредитийн танхимд үздэг. Үлдсэн 2 кредит нь бол оюутан үйлдвэрийн дадлага хийгээд одоо байгууллага дээр аж ахуйн нэрсээр явж байхдаа тэнд байгаа инновацийг харж одоо өөрийнхөө цаашдын бизнесийг хөгжүүлэхийг зорилготой байж байгаа. Тэгээ энэний нэг кредитийн төлөвийг нь бол хөдөө аж ахуйн сургуулийн дотоодын инновацийн сан гэдэг нь байгуулад дотоодын инновацийн санд нэг оюутны 70,000 төгрөгийн төлөвлөх замаар жилд бол нэг 30-аас 50,000 төгрөгийн сан хөдөө аж ахуйн сургууль дотор инновацийн сан бас бий болж байгаа. За ингээд одоо давтан сургууль, насан туршийн боловсруулалт болох, мэргэжлийн зэрэг болох гэх мэт нэг сургуулиуд цаашаа явж байгаа. За бид бол бас нэг түрүүн одоо энэ засгийн газрын одоо үйл ажиллагааны мөрөг хөтөлбөрийг судалж байгаа. Энэ дотор нэг ийм онлайн сургуулийн тогтолцоо бий болгоё. Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээлэл гаргах сургуулийн тогтолцоо бий болгох ийм зорилго тавиад бас энэ үеийн лагшланд өрч байгаа. Бид 180,000 малчин өрөх байна. 200 малчин гэж хүн байна. За энэ бүхний төлөө ажиллаж байгаа. Ийм зураг ер нь хүмүүсийг үзмээр вебсайт хийгээд за тэгээ эндээсээ бол одоо мэдлэгээ оруулдаг. Малчдын тулгамдж байгаа асуудлыг бас энэ мессежээр авдаг. За ийм аюулын таблетын суурилсан дүр сургалтын арга хэмжээгээр таашаа явж байна. За ер нь бол тулгамдчаар бэрхшээл бол мэдээж энэ санхүүтэй холбоотой зүйлүүд байгаа. За энэ санхүүг яаж усах вэ? Байгууллага яаж инновацийн байгууллага, инновацийн жижиг нэгж бол өөрөө яаж улсаас юм уу сургуулиас мөнгө авахгүй явах боломжтой байх юм байна гэж үзэж байгаа. Зөвхөн энэ юу хэрэгтэй вэ? Эрчим зохицуулалт хэрэгтэй. Одоо сургуулийн захирлууд нь бол инновацийн сургуулийн гэсэн тушаал шийдвэрүүдийг зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй юм байна. За төр маань одоо инновацийн тухай хуулиар хэрэгжүүлдэг юм байх хэрэгтэй юм байна. Гарааны компани болон бусад одоо компани аж ахуйн нөхцөлтэй биеэр нөгөө реалити ашиг авдаг тэгээд бүх юмудаа бол зохицуулах юм хууль эрхтний асуудал хамгийн чухал юм байна гэж бид үзэж байгаа. За ерөнхийдөө одоо таашд бол энэ Монголын бүх инноваторууд хоорондоо бол ингээ холбогдох нэг суурь тавигдаж уруудлах үйл ажиллагаа явж би миний тооцоолж байгаа бол эрхчлэх бидний үйл ажиллагаа энэс улам өргөн билгүй
цаашаа бол одоо хөгжсөн, хуулийг харсан, хамаасыг гэсэн ийм чиглэлтэй байх болов уу? Тэгээд одоо энэ бүх толгойчаа бишээ шийдэл хариуцлагыг бол би хэлсэнгүй. Хамгийн гол нь бол бүх зүйл бол бэрхшээл байгаа ч гэсэн бэрхшээл бол бидний даван тоглох сургаал. Тэгээ энийг бол хий зохицуулах ганцхан зүйл бол эрхцэн зохицуулалт гэдэг юм шүү. Тэгийг хэлэх гэсэн юм аа. За та бүхэнд Тэдний салбарт хэрэгжүүлж байгаа инновацийн бүтээгдэхүүн, инновацийн туршилтын асуудлаар өөрсдийнхөө бий болгосон туршлага, үр дүн, боломжтой асуудлын талаар сонирхолтой ихэд явсан. Мөнхбат доктортой баярлалаа. За ингээд дараагийнхаа ихийг сонсъё. За дараагийн их маш ухаан боловсрол бизнесийн туршлагатай нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын инновацийн хэлтсийн мэргэжилтэн зоригт ихтэй тавьж байна. За сайн байна уу? Өдрийн төрний. За бизнесийн үйлдвэрлэл инновацийн газрын мэргэжилтэн зоригтой. Тэгээд инновацийн талаар сонирхож, инновацтай холбогдож ирсэн та бүхэнд өдрөнд нь за бараг инновацийн баярын төргийг хэлэх болохоор би оюутан байгаас ахуулаад инновацийн талаар орох юм шиг төстэй байсан. Тэгээд одоо инновацтай холбоотой илүү тийм яг үйл ажиллагаа чиглэл рүү хэд хэдэн зүйл ярих гэсэн юм аа. Тэгээд манай нийслэл яг юу хийж байгаа юм. Тэгээд яг юу хийхээр төлөвлөж байгаа мэт талаас нь илүү ярья гэж бодож байна. За бид нар бол агуулгын Монголын бол нэг харчихв. За бид нар түрүүн зөндөө төлөвшлийн талаар ярьж байсан. Би нэг Triple Helix-ийн онцлог тавьсан байна. Бид нар бол талуудын гурван талын хамтын ажиллагааг хийх ёстой. За Triple Helix маань өөрөө бас нэлээд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ онцлогыг яриад бид нар үүсгэхгүй байхаа маш олон онцлог гараад ирсэн байгаа. За тэгэхээр бидний гол яриад байгаа нэг ярих хэлхийн гол юм юу вэ гэхээр инновацийн тогтолцоо. За тэр дундаа инновацийн экосистем гэдэг зүйлийг товчхон ярья. Инновацийн экосистемийг бий болгохын тулд манай нийслэлийн үйлдвэрлэлийн инновацийн газар юу хийж байгаа юм бэ гэдгийг ярих чагаа. Тэгээд дээрээс нь та бүхэн энэ заалан сууж байгаа хүмүүсийг би бас азтай хүмүүсийг бодож байгаа. Яг энэ тогтолцоог бий болгоход яг энэ газар маань өөрөө айгүй том үр өгөөлтэй байгаа. Тэгэхээр энэ талаар би та бүхэнд айгүй гоё юм ярина. Тэгээд бас цагтаа болдог учраас та бүхэн асуулт манай дараагийн зэрэг асууж болно. Тохиолдол сууж байгаа. За бид нар бол инновац гэдгийг бол мэдчихэж байгаа. Мэдлэг эдийн засгийн хэрэглэнд оруулнаа гэж яриад байгаа юм. Тэгэхээр тэр мэдлэг эдийн засгийн оруулалтанд оруулмаар байна. Судалгаа үзүүлэлт гэж баг юм ярьдаг. За тэгвэл инновацийн тогтолцоо гэдэг нь бол шинэ санаанаас эцсийн бүтээгдэхүүн бүртгэх одоо тэр цог зарга ажиллагаа юм аа гэх. Тэгвэл энэ маань дахиад түрүүний ярьсан цоо шинэ бол инновацийн экосистем буюу биологийн үг хэлэх хүртэл одоо инновацийн тогтолцоонд ороод ирсэн. Экосистем буюу яг хүнтэй адилхан бүх зүйл нь өөр хоорондоо уялдаа холбоотой, яг л хоол боловсрол гэдэг агаараа тогтдог шиг ийм тогтолцоо хэрэгтэй байна. Ингэж юу бүх юм тогтолцоонд өөрсдөө амьд юм байна. Энэ амьтаа болон амьгүй хүчин зүйлүүд нь бүгд өөр хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэдгийг бол инновацийн экосистем гэж тодорхойлж байна. За бид нар бол ингээд ярьдаг ингээд идэр байхгүй биш байгаад одоо юу чинь шинэ хэрэгцээ шаардлага байна, судалгаа хөгжүүлэх байна, прототип байгаа, үйлдвэр ингээд бүгд байгаа. Гэхдээ бид нар нэгдэж юусоо чадахгүй байгаа гол юмнууд нь. За тэгвэл бид нар энийг ерөнхийдөө нэг 3 хурцгаараар хуваагаад ингээд coworking space incubator төрийн хурцгуур гэдэг бидний харж байгаа болохоор инкубатор төв бол байгаа. Одоо нараа зэрэг ирсэн байна. Инкубатор төв бол одоо бойжуулаад гол ажлуудаа хийгээд байна. За төрийн хурцгуур буюу хууль бол байгаа тийм. Учир нь бидний ярьж байгаа одоо хуулиа дахиад шинжилнэ гэж манай Монгол улс олон улсад бол өөртөө болчихсон маш сайн. Тэгэхээр тэр анхны нэг гарааны нөхцөл байдал бас нэг байхгүй байгаа юм да. Нөгөө экосистем дээр яг тэр анхны фильтр нь юусоо байхгүй байгаа юм да гэсэн судалгааг бид хийгээд нөгөө нэг стартап юм шиг инновацийн оролцогч талууд буюу нөгөө стартапууд энтерпренеурууд нөгөө судалгаа үзүүлэлтийнхаа хүмүүстэй бид нар нийлж байгаа нэг санаачлаг гаргасан. Түрүүн оюуны багшийн хэлбэрээр гаргасан юм инноватив портфолио, инновацийн портфолио гэх. Манай нийслэл ч гэсэн энэ одоо инновацийн портфолио гэх зорилго тавьж байна. Сая инновац одоо төр шинжилгээ ухааны хөгжил одоо хотод хэрхэн нөлөөлдөг гэсэн олон улсын баг урлыг Шангрила зохион байгуулсан. Нэг ийм хүү шалгуурууд байдаг. За манайхаас ямар бодлого байж байгаа гэхээр давуу хотын төвүүдийг хөгжүүлнэ,
За нийслэлд нэг шаардлагатай наав бавд шилдэг технологиудыг авчирна гэсэн байгаа. Энэ бол их юм байгаа. За бид нар яг юу хийх гээд байгаа вэ гэхээр нэг 3 степ бүхий алхам бүхий ажлыг энэ 4 жилийн дотор багтаагаад ярьж байгаа хийцээ гэдэг. Эхнийх нь болохоор энэ инновац хөгжлийн төв, энэ инновац хөгжлийн төв гэдэг зүйлийг байгуулъя. За хоёр дахь нь болохоор инновацийн хаб буюу инновацийн гүйлгэлийг бий болгох, гурав дахь нь инновацийн бүс бүтээлийг бий болгоё. Дагуулсуудыг бий болгож. За тэгвэл түрүүний нэрсэн та бүхэн анхтай шүү, гоё шүү, нөгөө гадаа нагтай байгаад байсан гоё шүү гэдэг учраас энэ Улаанбаатар чуулгыг та бүхний сууж байгаа энэ тайзыг энэ Улаанбаатар чуулгын байрыг энэ нийслэлийн засаг захиргааны тавдуурыг бид инновац хөгжлийн төв болгоё. Бид дөнгөж сая нийслэлийн засаг даргатай уулзчаад ирж байна. Тэгээ ерөнхийдөө бол бүхэн зөвшөөрөгдсөн. Бид нар ихний инновац хөгжлийн төв буюу инновацийн тогтолцоог бий болгох төр гарааны нөхцөл байдлыг бий болгоё гэж. За энэ гэхдээ бид нар яаж хийх вэ гэдэг нь за энэ бол нэг 3 алхамтай явж байгаа юм. За бид нар эдрийг яаж хийх вэ гэхээр нөгөө олон улсын туршлагад нь суурьж хийх ёстой. Тэгэнгүүт бид нар мэдээж төрийн мөнгийг одоо бид нар загнадаг баг. Та нар төрийн мөнгийг олигтой өрсөнгөө баа. Тэгэхээр бид нар төрийн мөнгийг олигтой өрсөхийн тулд олигтой өрхийн тулд нэг мөнгө авахгүй өөрсдөө үйлчлэх явуулсан бол энэ co-working space гэдэг нэг зүйлийг инновац хөгжлийн төвийн суурь байх хэрэгтэй байна. Буюу энэ дундын оолт гэдэг. За уламжлалт энэ co-working space буюу энэ оолт нь уламжлалт оолтоос ялгаатай илүү хямдруулбал биеийн ашигтай ажиллах хамтран ажиллах орчныг бүрдүүлдэг. Одоо та бүхэн ICC тааврын хэдэн давхарчлал байгаа, шүтистер байсан ойл гээд байгаа, гэрэл гээд байгаа. За энэ маань өөрөө бараг өдөрт миний сонссноор 4 улсад шинээр 8 юм co-working space байнгын үүсч байна. Тэгэхээр бид энэ co-working space-ийн зарчмаар Innovation Development Center буюу инновац хөгжлийн төв гэдгийг бий болгоё. За яагаад бий болгох вэ? Мэдээж чинь юу хийж байгаа юм чи хин нэг зориулсан байгаа гэдэг. Юу чи манай суу боцоотаар ч юм уу Бат Эрдэнэ даргын тэр кремэрээ бол дараа явах. Тэгэхээр хин зориулж хийж байгаа. Тэгэхээр бид хүндээ зориулж хийж байгаа. Шинийг санаас гарч буюу зохион бүтээгч нөгөө интерпренер стартап мэргэжлүүд нөгөө нэг стейкхолдер яг энэ сууж байгаа та бүхэн зориулаад бид нар энэ инновац хөгжлийн төвийг хийж байгаа маа. За энэ маань одоо ингээд нэг цайтлаар одоо дотоодын зах зээл олон бизнес аж ахуйн нийтүүд өнөөдрийгээд хийж байгаа. Гэхдээ зүгээр нэг газар байгуулж байгаа энэ зүйл хэрэгтэй юм уу хэрэггүй юм гэж надад олон асууж байна да. За энэ дэлхийд бол нэг юм жишээ WeWork гэдэг энэ 2010 он цаага Нью-Йоркт хийгдсэн. За ингээд энэ нь болохоор арилжааны чиглэлтэй энэ дэлхийд ингээд франчайзингаар хийгддэг юу байгаа. Гэхдээ манайх болохоор яг энийг франчайзингаар авах гэхээр нөгөө хэдэн зуун тэрбум доллар нь бол байхгүй. Тийм учраас бид өөрсдөө санаачлах хэрэгтэй. За манай төслийн нэр болохоор инновац хөгжлийн төв, төслийн санаачлах мэдээж нийслэлийн үйлдвэрлэлийн инновацийн газар, оролцогч талбарт үйлдвэрлэлийн инновацийн газар, стартап Mongolia, Unreal Today, дэмжигч нь бол шинжлэх ухааны технологи, IT баг нийслэлийн хэрэгжүүлэх 33 агентлаг, дээрэс нь UB Chamber of Commerce гэдэг байгаа. Нөгөө бизнесмен, нөгөө нэг angel fund-уудыг хийгээд байгаа манай бизнесменүүд байгаа. За зөвхөн болохоор инновацийн экосистем бүрдүүлэн ярьсан. За хэрэгцээ шаардлага бид юу гэж харсан бэ гэхээр өнөөдөр манай нийт хүн амын, хотын хүн амын 70% над чиг залуучууд байна. Нөгөө залуучууд маань яасан гэсэн чинь амар тийм эрхчлөөтэй болчихсон. Түрүүн нөгөө бизнесийн одоо боловсруулалтын талаар ярьсан л та. Тэгээд дээрээс нь залуучууд амар эрх зураараа кофе ууж байгаа ажлыг өгсдөг болсон. Манай монголчууд нь ярьж байгаа нөгөө нэг юм шиг израилчууд өдөр өнгийн стартап бизнесийг сонирхолтой ийм залуучууд Монгол их байдаг. Тэгэхээр эдгээр нь хамтран нэсэг орчныг хийхээр нөгөө залуучууд маань хаана ажиллая гэдэг кофе шоп хийж байгаа юм гэдэг. 5,000 төгрөг төлөөд өдрийн турш кофегаа ууж байгаа компьютер дээр интернетээр ороод одоо нэг үсгэлтүүдээр бичээд ийм хөө байна. Тэгэхээр бид нар яг энэ насныхын зориулаад нөгөө стартапуудыг зориулаад ийм 3 шаттай үйлчлэг хийя. За мэдээж coworking space юм чинь шин үйлчлэгүүдийг санал болгох хэрэгтэй. Залуус зөвхөн IT-тай хамтын оршин нэгрэл болоо нэг уншиж чинь. За тэгэхээр өрөөгөөж бид юу яаж нэгээр оюуны хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоно. Судалгаа үйлчлэлийн шиг одоо шинжлэх ухааны агсан төвшин гарна. Шинжлэх ухааны технологийн баталгааны арзаны үйл ажиллагаа гэдэг нөгөө баталгаа брокер гэж яриад байгаа чинь энэ дээр байх хэрэгтэй. За тэр шилдэг технологи төвшин чадвартай бүтээгдэхүүн үйлчлэг бий болгоно. Ийм хүмүүсүүдийг яриад байгаа. Тэгээд персентаж надад яриад байгаа жоо уучлалтай гэж юм уу? Надад цаг байна. Цаг бол би жишг юм яриад. За манай нэг ийм инновацийн төв байгуулж байгаа. Бид нар хамгийн түрүүнд юу гэх юм бэ гэхээр нийслэлийн 33 агентлаг яг одоо оюунаар багштайгаа нөгөө менторуудтайгаа одоо юу чи одгүй дараатай ч юм нараад хэрэгтэй ч юм уу одоо ихтэй бүгдөө сууж агаад нийслэлийн өмнө тулгамж байгаа асуудлуудаа ихэж гаргаж ирээд
тэр нийслэлийн өмнө тулгамж байгаа асуудлуудыг нийслэлийн 33 агентлаг тусдаа төсөлбөрөөр гаргаж ирээд тэр асуудлыг шийдэх замаар стартапуудыг төрүүлээд тэр стартапуудаа UB Chamber of Commerce-ийг Улаанбаатарт байгаа 33 хөрөнгө оруулагчдыг татаж авчираад бид нар нийслэлээ гоё болгох гэж яриад байгаа. Хин гоё стартапууд байна. Стартапуудыг яаж хөгжүүлэх юм гэхээр тухайн стартапууд нь тухайн асуудлуудыг шийдэх замаар. Тухайлбал social innovation гэж бид нар яриад байгаа инновац төрөлжүүлэлт. Economy innovation гэдэг одоо industrial innovation ч юм уу яриад энэ бүх юм чинь өөрөө хэрэгцээ шаардлагын дээр тулгуурсан байна. Улаанбаатар хэрэгцээ шаардлага байна уу байна өндөр утаа хоб юу ч гэсэн одоо бидний ярьдаг замын төвчрээ энэ болгоны чинь шийдэх хүмүүс нь тэнд тухайлбал амжилт технологиг нь сууж байна. Эдгээр шийднэ нөгөө IoT систем чинь суурлаа шийднэ. Тэгэхээр 33 агентлагийн өөрсдөө нэг бодлоо гөрөмжлөлт амжилтгүй нэг балаа төсөлтөөр гаргаж ирж хийдэг биш. Урт хугацаанд стартапууд нь хийдэг ийм хүсний төв бий болгоё. Энэ бол ихнийх нь зүйл. Тэгвэл энийг бид нар нөгөө аж ахуйн цогцлол үйл ажиллагаатай явуулах учраас өөрөө өөрсдөө үйл ажиллагааг санхүүжүүлж үзэж байна. Түрүүний одоо бүтээн ажлын сургуулийн инновац хөгжлийн төв шиг өөрөө өөрсдөө санхүүжүүл. Тэрийг co-working spaces-ээр авъя, хийя. Залуучуудаа зүгээр нэг кофе уудаг биш. Кофего тэр ажлын орчинтойгоо аваач. Зах зээлийн газарт нийцсэн. Бидний инновацийн газар гэсэн нэг стартап хийж болно. Яагаад гэвэл яг энэ адилхан стартап Монгол Око Сингапур тэрбум дөрөв татаад яг л адилхан стартап co-working space хийж байна. Тэр арай нэг агсан төвчний буюу тэр юу хийх ёстой. Стартап биш инновац хөгжлийн төвийг хийх ёстой. Энэ хүрээндээ бид тэр сургуулиудтай хамтарч ажиллаад та бодос сонсож лаб хийя. Та бүхний тэр агуулгад чинь байгаа хүмүүсээс нуугаад 3D принтерээр бид гаргаад өөрөө хийхээр тэдрийг дэмжээрэй. Бүгдөө нийлээд төсөлбөрчөд олон улс руу гаргая. Тухайлбал Microsoft-ын дөнгөж өсөж байгаа орнуудад энэ прототипуудыг хийж үзэх болдсон байлээ. Тэгэхээр шинэ залуучууд шинэ хүч нэг ийм төв хийж байгаа. Тэгэхээр та бүхэн миний дэмжээрэй. Энэ дээр оролцож ажиллаарай. Санал хүсэлтээ өөрөө гэж бид нар уриалж байгаамаа. Тэгэхээр энэ хүрээндээ ийм юмнуудыг хийж байгаа. Яг бидний гаргаж байгаа бодлогуудыг төлөвлөлтүүдээ та бүхэн сайтаар уншиж болох учраас би энийг бол нэг яриад яах вэ? Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө нэг цогцлол, нөгөө нэг хамтаа ажиллана, нөгөө нэг triple helix, нөгөө нэг экосистем, нөгөө нэг түншлэлийг хамгийн энгийнээр харуулах хамгийн анхны бодит ажил болно. Тэгэхдээ энэ бүхэнд нөгөө нэг инновацийн одоо манай залмаас нь ээж аваад ойроо шигшээс та бүдгийн оролцоо аюулгүй шүү. Та бүхэн үгээ сайн хэлээрээ. Та бүдгийг тэгж уриалж байна. Тэгээд ингээ та бүхэндээ баярлалаа. Миний тоо тусмаар 13 минут болов яваа. За баярлалаа.